Тэгсэн чи би нэгнээс нь жирэмсэн болоод Яс. Хүн төрсөдрөөрөө бэлэг авахгүй юм чинь дуугүй л нэгдтэй амар ууртай. Тэнгүүт яасан гэдэг хаар амар дургу амар уурж авахгүй тэгээд за сонсох уу. Сонсох гэдэг. Яа би бүр тэрнээс ихтэй амар ичт юм аа. Тэрний хон зүгээр гараад баар орж заяа. Баар ороход 12 сарын 31-нд бүр хангалттай жишээлбэл гоё юу гээрээ л. За чи манайхаа манай найзын цуугаалаа турхаа байна уу? Яа бүдөө актах юм аа. Манай яг угаасаагийн бүдүү байна уу эсвэл камерад найзалтай байна уу? Тэг яаж байгаа миний үүс бас ингээд амар шалчгар байна. Яа таалдахгүй фул үстэй баймар ах чинь. Чи баг үсэл сандгүй үстэй. Бистэ фул мейкап хийчихэд хүн шоолчод. Тийм ээ өнөөдөр бид байрлалаас хэллээ. Балга барбарис. Балга барбарис түүхээс дугаар хэлж байна. Өнөөдрийн зочин уган жаргалаа. Өмнөх юугаа үзсэн ш тэгсэн чинь манай нөгөө эдит идэх амар. Хань амар хөөрхөн сэтгэлээсээ тэгтээ. Яг нөгөө нэг энэ дэр нөгөө гэдэг гэсэн чи яг тааруулаад гэдэг амар гоё ороо. Тэр Friends бүр син дээр нь олоо тавьсан байсан тийм амар хөөрхөн. Яа so cute. So сэтгэлтэй тийм. За эхлээ сайхан ярих. За чи хойлоо бас сая чи амар их завгүй ягаад нэг дугаар алгасан тий. За чи завгүйгээс эхлээд ярих юм уу? Завгүй байсан гэсэн чинь би ч одооныхоо тийм штэ. Би жолныхоо шалгалт нөмчихсэн. Сүүлийн хэдэн минут нуусан гэдэг байгаа зүйл. Яг дуусахаас яг 20 минутын уралд баруун үргээл орох байсан байхгүй. Модны өглөө баруун үргээл орох байсан чинь би улаан гэрлэн дээр нөгөө явгууны гарцж байгаа ингээд ингээд зогсчих. Уул ингээд эргэлтэй гүцэх эсвэл ингээд ухарж болохоос юм байна л да. Би тэг гарцсан дээр ухарж болдог гэж мэдээгүй. Тэгээд тийм үү те. Тэгээд хүн гарцаа байж тэг. Ингээд тойроо гарч манай Монголд бол зүгээр алчаагүй л тэгээд гарна аахгүй ингээд би Монголд жолын шалгалт өгөхдөө нэр зүгээр 2 минут л машин ирсэн төхөө. Тийм үү. Ингээд чигээр явж байгаа л нэг цагт орж ирэл ингээл баг хөдлөөл бараг л нэг 30 тоол 30 40 тоолноос тэгэл за болвол хэдлээ гэл тэгэл болчихсон ч гэсэн. Энэ хорвоо дээр начиг жолооч нар байгаа учраас манайхан болгоомжтой аваарай хаа. Тийм учраас би тэгээ аваар хийгээд тэр юугаа хайчихсан байхгүй. Нөгөө эрэхтэй боржуур. Гэхдээ чи би ингээд хүм өргөчөөд буцаад хүм өргөө машин мөргсөн. Машин мөргөчөөд буцааж эргээд энэ замын цагдаагийн юу руу эргээд ор гэд дөрөв рүү ор гэдгсэн чинь паникнасаа гарч чадахгүй бүр ингээд цэцэг мэцэг тэр цуга боржуур тэр нь эргэж орж. Батарей боржуур чанартай юм билээ. Гэтэ бас паникцсан байхад их нь аргагүй. Гэтэ тэгж болохгүй штэ энэ чинь хүний амьдралын амтай холбоотой юм. Тэгэхээр зүгээр тийм чи гарцсан дээр яг тэрэн дээр хүн зогсож исэн билээ яах юм чи. Тэгэл ингээд ялгаа. За тэгээд минээс дарахаар чадна. Гэтэ ер нь бол тэр өдрийг өглөө яг тайлан гарах гад клиент залгаа манай партнер залгаад ингээд миний ингээд машина барьж явахдаа хүртэл миний ухаан санаа. За тэрэн дээр тэрэндээ тэгэхээр н одоо нэг дараа ингээд залгана гэдэг. Тэгээд дуусныхаа дараа ингээд манай овшин уу. Ингээд тэнийг амар уйлмар санагдаа. Тэгээд бас хайртаач өрх шиг. Яг чим Сиднейд байж байгаа. Миний унд байгаа нь миний бас шалтгаан унах бас шалтгаан шиг санагдаа. Тэгэл унсан. Тэгэл ер нь хайжил ихтэй байсан. Сая уикенд нэг хүүхдийн төрс өдөрт явсан. Төрс өдөрт явсан ч үнээр амар боорон байсан. Хүүхдийн төрс өдөр хэзээ ер нь бүр би дахиад идэж хүүхдийн төрс өдөрт явмааргүй. Миний хайр ингээ явахаас өмнө би өөс тийм амар олон нийтийн арга хэмжээнд дургу гэдэг байсан мэдэн. Тэгээд би одоо чамаа ингээ ядраад яваа гингүүт чи явна гэд амлаад гарсахгүй. Тэгээд явъя. Тэгээд би тэр өдөр 2 цагт очиод би шууд явж өгөө 2 цагт очиод би 5 тавлгийн гарыг тэгээд 5 өнгөрөөд би ядраад байна яваа гэсэн чи юу яриад байгаа төгөж эхэлж байгаа чи яхаараа явдгийг тэгээд би эхний удаа за окей за окей гэдэг дараа нь дахиад ингэ амар ядраатай бодох нь би ихтэй армаар нь явъя гэдгсэн чи дахиад яваагүй одоо хүүхдүүдийн сешн дуусч байгаа ингэ томчуудын нь эхэлдэг байхгүй юу гэл тэгэл ёо тэгээ томчуудын нь юу хий хөлбөмбөг тоглоодсон бодит хөлбөмбөг тоглоод текила уугаал бүр тийм том талбайтай юм уу тэгээд дандаа ингэ нэгнийгээ мэддэг тэн одоо бараг хүүхэдгүй ирсэн 3 хүний л нэг нь битээр ирсэн төхөө тэгээд бүгдээр ингэ ижлэн бүгдээр ойролцоо байгаа нэг тийм бүгдээр ингэ ойролцоо гэсэн чинь нэг бор айлаас ахгүй бор ирсэн тэгээд
чи мөнийхэр нөгөө нэг бор хүүхдүүдийг нь хооронд нь ялахгүй нөгөө төрсөн өдрийн хүүхдийг дуудаад байдаг. Наа чи биш штэ гэсэн. Яна тийм үү. Заалахгүй тий. I will mix your blood гэдэг бүхнийг нь олохгүй яасан. Тэгээд би харихтаа жоохон уурлаа та. Явъя гэж чи ингээд чам намайг ядраад ингээд тэнгүүд явна гэж амлаа өстэй гэсэн чи чамайг 3 цаг ядраад гэж хэлж Тэвэлийн төрсөн өдөр болсон шүү дээ нэрээ тий. А тийм шүү дээ. Тэвэлийн төрсөн өдөр бол яг 1.5 цаг. Тэгээд that's maximum. За ёо. За 2 цагаас удаан бах юм бол утгаалтч тийм аа. Тэгэл 1 цаг хүүхдүүдэд тоглуулаад 30 минут хоолыг нэдүүлээл тэгэл тийм. За нэг тиймэрхүү юм болсон байна даа. тий. Степ бас хүүхдэд аваад авсан юм шүү дээ. Чи явъя л да. Юу дигсэн чи ингэсэн одоо явъя гэдгсэн чи би ингээд энэ хоёр юу гэж хэлэх юм бэ? Ямар хуугнаа нийт зүр найв гэл. She's been cranky яа. Тэгээ бас явахдаа заавал шалтгаан хэлж яваад байгаа ёо. Гэтэ үс амар сайн найз байгаа нь. Хүүхдээ. Тэгтээ ялахгүй юу? Тэгтэл ялахгүй. За чамаар юу вэ? Дараа надаар тэгэл юу боллоо. Тэг ээж ирсэн шүү дээ. А тэг ээж ирсэн шүү. Тийм манай ээж ирээд 4 хоноод. Тэгээ 4 хоног байсан чи яг эхний өдрөөс нь л ивэл амар халуураад. Яг нэг юм чимээрж байгаа гэдэг юм байсан. Дэлб халуураад тэгэл асраал гайг болсон ч юм би. Яг гэхдээ би яг явдаг өдрөөс нь маргаашнаас эхлэв өгцөн. Тэгэхгүй бас яг ээж байхад зэрэг өгцөн бол амар муухай ханаа туссан ёо. Бүр ингээд амар ядраад нөгөө ирмүнээ хүртэл одоо тусаад ингээд бүр ингээд яг ингээд байгааг нь харах бүр яг ямар байгааг нь мэдрээд байгаа байхгүй би. Би ч гэсэн ингээд унтмаар хэлсэн. Тийм тэгээ ээж ирсэн 4 хоногт яг тэгж байж байгаа. Тэгээс амар хүйтнэл 12 сард Мельбурн би өнөөдөр курстэй тэгэл явчих. 13 градус унгаад. Тэгэхээр хандбалыг бол. Тэгээд ээж бүр баах юм авчихсан. Нэг ачаан дээрээ дахиад нэг ачаамдааны мөнгө төлөөд тэгээд пландигийн баах юм ирээ тэгээд пландигаа бас зараа дууссан. Нэмэлтээр авчихсан нөгөө стикер бук мөг те юу нөгөө магнит цамц момц тиймэрхүү юмнууд бол байгаа шүү. Залгаараа. Энэ жилийн стикер бук бүр амар гойсон. Бүр ингээ миний хүсэж байгаа бүх юм байсан. Стикер бук үнэхээр амар гойлсон мэлээ. Гойсон. Тэгээ үнэхээр гоёлсон. Иргэжил дахиад гоё дэйтлээ дахиад бүр гоё л гаргана. Ээжиг бас хөр хин тэргээр дагуулж байлаа. Урамтай болохоор тэр ямар гоё энэ ямар гоё ингээл. Гэтэ яг нэг юм энийг үзүүлэн тэрийг үзүүлэн гэсэн нэг сүртэй таалагдахгүй зүгээр ингээ нэг юм байгаа зүгээр бидний байгаа юмнууд ингээ амар таалагдаад гэх юм уу одоо эвэлийн сургууль дээр очивол юу ямар гоё ингээл тэгэл нөгөө дугуулан муугуултанд явж байгааг нь хараал тэгэл тэр үеэр бас ядчихэл нөгөө family breakfast энэ гэдэг үйл ажиллагаа энэ таараал тэгэл юм юмд орсон чинь энэ амар гоё ингээл лайр хавиха паркуудаар даавалж яваал тэгэл тэгсэн чинь тэр нь амар гоё ингээл за ээж ирсэн чинь энийг зүгээр явуулна гэсэн чинь окей гэдэг тэрхүүлсэн дөө тэгэл гоё жинтулийн порт гэдэл гоё л байна тийм би бас өндөр ицээ. Тэгээ эвэлийн төрсөн өдрөөр яг ээж ирмүнийг араас гүгээд тэгээ бит хоёр амар дэжгөө чөлөөтэйсэн за. Бас яг тэгж байхгүй бол амар хэцүү байх юм лээ. Ирмүнээ бүр тэр өсөрдөг юм дээр нэ бүр ингэ хүүхдүүд өсрээд бүр ингэ толгой нь ингэ чинь босч ирээл өсрээд за бүр ёо. Бүрөний чирүүн гаргалаа. Тэгэл бүр тэр тоглоомын газрын дээрнээс амар хөөрх юм лээ. Хөөрх юм лээ. Тэгээд хүүхдүүдийнхэн байнга очиод байгаа газрынаас нь жоохон өөр газар очсон болохоор хүүхдүүд бас амар сайн дуртай ирсэн. Тэгээ жоохон хол байсан. Тэгтээ хүмүүс жоохон оцорж ирсэн. Тэгтэл амар дуртай амар хөөрхөлсэн. Тэгэл нөгөө ивэл дээр очиод нэг хүүхдүүд best birthday ever за хүүхд алганд хэлдэг багтаа бодвол тэмүүт нөгөөх нь амар хөөрхөлсөн тийм. Зөндөө олон билег байсан шүү дээ. Хамгийн гоё билег нь юу вэ? Хамгийн гоё билег юу вэ гэж тийм зүгээр юм зүйлтэй. Тэрний үсрээл нэг $1 хэлээ. Тийм $1 хэлэх юм байгаа гоё тийм баг. Чупс 2 хамгийн гоё байна гэсэн тэгэл. Гэтэ ингээ хүмүүс угаасаа яг нэг хүүхдийн юу гэхээс илүү шууд яг аваад бэлдсэн байт юм шиг үлээ ингээд амар их легонод ирсэн. Тийм үү? Тийм. Эрэгтэй хөлт болохоор лего нэг эмэгтэй хөлт болохоор нэг тийм одоо юу гэдэг чинь зүйлт мүлт ч юм уу тиймэрхүү юм байгаа бэлдсэн юм шиг. Зүг. Унгар их лего ирсэн. За тиймэрхүү л юм л. Хоёлын нөгөө юу яриаггүй штэ нөгөө физиклэшээ ярьж игээ чамаа үдэж дуусгах хүлээсээр адилхан 2 дугаар сизонд орлоо тэр баг. А би үдээд дууссан шүү дээ. Аль үдэж чамаа хилэнгүүч тэр дор үдээд дууссан. Тэгэх гудлаар чам үдэн гэснээсээ 2 дугаар авсан. Одоо саяны гарснаас дахиад 1 дугаар үзээгүй яриаггүй. Үгүй би ч нэг би үдээд дууссан шүү гээ бийцсэн байхгүй би. Чи чадаа. Үгүй харин тийм тэрнээс ч хойш дугаар хийж чадаагүй байхгүй харин. Тийм. Одоо тэрний нөгөө хайп нь. Чи тэгтээ баг бүх амар спойлер дууснахаараас үзсэн үү? Тэгсэн. Тийм болохоор жоохон. Тэгэл за зүг. Тэр тийм Чингис хаан шиг тэр ах бүр амар хөө. Амар логтэй. Ийм балараад гаж гэдэг.
Юу батараад байгаа. Гой санаа ичнэж гэдэг. Тэр. Гэтэ энийг үзээд би тэгтээ ингээд би ерөөсө бүх үздэг байхгүй чи Монгол бүх үздэг үү? үздэг. Тэгээ орхон баярын зэрэг мэдэх үү те? Мэдчтэй. Би бүр ерөөсө яг харж исэн нэрээ сонсч исэн. Тэгэл хин гэж үдэглээ Батсуур мөр өөр хин хэлээ. Нэг хэд хэд хүмүүсийн нэрийг бол мэдэн санджаатаа мам. Тэрнээс бараг л цариг нь харж байгаагүй. Тэгснээ ингээд нэг жоохон яана ингэж ирлж болох болоо. Санагдал нэг ядаргаатай тэгэл эхнэр мэхнэрийнх нь яриаг сонсоход ингээд айгүй зөөртэй заяо. Тэдэн цагт нэг дээлийнхэн цагийн мушка цайгийн нэгддэг тэгэнгүүт нэг амар ядаргаатай юм шиг санагдаад байсан гоо. Тэгсэн чинь сая үзээд бол амар бүх үзмэр чив шиг амар гоо санагдчих шүү дээ. Тэгэл амар хөөрхөн тэр орхон байнаад амар хөөрхөн тэг бүр мангарч хийлдэг нэг юм жоох хүүхчиг. Тийм. Бага нэг амар бид хитээс баг 5 6 дүү баха. Нилээн дүү баха. Хоёул ер нь хүнийг их шиг гэсэн нэр нь ороод жоохоо аюултай байх шүү. Бараг 20 дүү байхгүй. За тийм шиг. Түрэг. Тэгээ амар хөөрхөн санагцсан. Тэгээ ер нь бүгд амар хөөрхөн. Тэр ади амар хөөрхөн байгаа. Тэр бүр амар хөөрхөн мэсэн тий. Харин тий. Би тэндээс мэддэг хүн гэх юм бол тэр очрог дагдаг гэсэн юм би. Тэгээд бүр ингээд хийдэг одоо тэр нөтрүүкүүд нүгээс амар лаг штэ. Тэдний үзээд бид ямар баг тагчтай юм гэж боддог ус ахгүй. Тэгсэн чинь яг гоё амар гоё боломж нь гар. Тэгээ би анх энэ залуу орж байгаа гинэ энэ л ер нь хамгийн юу ах баха. Өмнөх нөгөө physical 100-ыг үзэхээр ерөөсөө юм backpack хүмүүс нь ерөөсөө нэг сайн явахгүй. Хамгийн нөгөө нэг stamina эдэр сайтай тэгээд ерөөхдөө тиймэрхүү шүрмэс сайтай турхаа хүмүүс нь ингээл тунж үлдээд байдаг шүү дээ. Тэгээ би за манай энэ л алхан дээ гэж амар бодол залууд хэлсэн чинь юу гэж тэгжээд ингээл гэсэн надад бол амар дажгүй сайн үргэлж гүйцэтгэсэн юм шиг санагдсан шүү дээ. Чам хамгийн гоё хэсэг нь алисан. Хамгийн гоё хэсэг нь мэдээ тэр нөгөө нэг юу балаараад тийм ч амар смарт IT байсан тий. Амар смарт байсан тий. Тий би бүр би ч хүртэл ойлгохгүй тий. Юу балаараад. За зүгээр надад итгэлтэй орхоо гэдэг. Бидний тэр амар рил ярианууд тэгээ монгол хөөрхөө тий. Гэтэ яг одоо тэрний нөгөө орчуулга нь болохоор яг биднэрт үрж байгаа шүрхөө болоо надад жоохон юм. Чи англиар үз юм уу тий? Үгүй нөгөө угаасаа сабтайтл байгаа шүү дээ. Тэгээ сабтайтл нь яг тэр хэлж байгаа ингээд тэр фан юу гэн ингээд жоохон гаргаж чаддаг. Тэгэхээр нөгөө монголоор үзэж болохоор тэр зэхийн сабтайтлын биш монголоор үзсэн. Тийм үү? Үгүй зүгээр сабтайтл англиар. Харин сабтайтлын монголоор үзэх байхгүй. Нөгөө ивэл энэ дээрээ бас харж байгаа болохоор дээрэс нь яхаа бас монголын идэвхжүүлж ивэл зүгээр юм болов гэж бодоод нөгөө Netflix дээр өөр монгол сабтайтлтай байхгүй шүү дээ. Тийм болохоор тэгж бодоо зүгээр тавьчихсан. Тэг хүмүүс харин тэгчихсэн сабтайтл нь хэмэр датаас нь зүгээр хичээлтүү нэг тийм үү юу. Балаараа дагачаа. Бас нэг ингэ элсэн дээр ингээд юм түрээд хийдэг. Тэр бас ингээ бүр ингээ тэр бүр амар юу байсан тий. За энийг австралиад үргэлжлэе гэж бодлоо. Тэр хүн бүр аимшигтай хоёр хүн мэл австралийн тэр хоёр хүн. Тэ манайх нэг чийл байгаа мөртлөө нэг тэгэл тэр хүн тэнд нь баваал яваад. Тэр нэг юм амар. Яг тэр анги чинь Стеф дээр сууж агаад үзээд тэгээд Стеф ингээд ерөөсөө суугаад юм үзэж чаддаг байхгүй ингээд 5 минут дараа унтчихдаг. Би тэгэл хөөж босооч энийг хараач. Гэдгсэн чи Стеф наач австрали хүмүүс биш. Киев хүмүүс л шүү. Би бүр яг тэр түрээд зогсдог хэсэг дээр бүр яг амар үйлсэн шүү дээ. Би спойлер дуулахаас өмнө гэж юу нь яг оронгууд нь яг тэр өрөөнд үзэраад бас. Золог тэр бүр амар үйлч юм л. Тийм үү. Би өөрөөсөө тийм сэтгэлөдөлд үзэж чадсан. Чи угаасаа эд бүр баг цагийн дараад хүмүүс спойлердол эхэлсэн шүү дээ. Бүр ингээл ёо бүр ингээл зураг хөрхтэйг. Тэгээд одоо яхав тэгээд одоо анх удаа контент нь орж байгаа нэг байдлын бас ингээд нэг илэрхийлэхгүй ч гэд яах вэ. Тэгээд би яг тийх байх гэж бодоод яг залхаар яг гоё бүтэн emotional үзэж чадсан амар гойсон. Ер нь тууштай байдал ер нь хамгийн секси юм байна гэд. Би өмнө тэр нэг амут энтриг бүр амар чи physical 100-ыг үзэж байгаагүй те. Тэр Солонгосын Амати эдрийг үзээд бүр амар крашлаа. Вау. Тэр бүр амар чийл амар хөөрхөн залуу заяа. Тэгээ тэр Японы бас Final Draft гэдэг яг тийм төстөдөө нэг шоу явсан байхгүй юу. Тэрний ялагч тэр Японы багийн бейсбол яг. Чи яг зөвхөн Монголоо үзээ явцсан эсвэл бүгдийг үзнэ үү? Бүгдийг үзнэ. Тэр бейсбол яхах чи үзсэн. Тэр ах бүр үнэн секси зөө. Тэр чи амар хөгшин байгаа байхгүй юу? Тэгээд орж байгаа хүмүүс нь бас амар лаг хүмүүс байсан. Тэгээд тэр юунд яг ингээд Японоос ингээд ойлгох юм бол Японы ярьж байгаа нь тэр ахс амар марцсан. Тэгээд амар хөөрхөн ах. Тэгэхээр яг нэг үзчихсэн нилээ хэдэн хүмүүс байсан болохоор тэднээс амар гоё. Тэгээд би яг л Япон, Солонгос, Монгол гурван багийг дэмжижсэн. Нэг Туркийн баг нэг жоохон бүглээ дээ. Чи тэр нэг Индонезийн ууралдаг хүүхнийг харсан уу? Хуцаа тайлал амар уурлал. Оо тийм үү. Тэр мэрсэн үзэж чадаагүй шүү дээ. Би яг сайн үзээгүй биш байна. За. Иймэрхүү л андаа. Юу бас орцол шүү дээ. Stranger Things.
Амар гоёсэн. Гойсон тий. Хүмүүс амар тэнэг байсан гэдэг харин би тэнэг оомхтай гэж хэлсэн чинь надад амар таалагдсан. Амар гоёсэн. Зохиол бас лаах юм а тий. Тийм би одоо нөгөө юу яа гэж бодсон. Зурагтанда нөгөө саунд бар гэдэг шүү дээ. Би саунд барт үзэхгүй юу? Стефентэй тэгсэн чи тэр бүр амар гоёсэн. Бүр ингэж гээд амар гоёсэн. Одоо төгсгөлийнх нь анги 25-нд орох юм л шүү дээ. 20 тийм боксинг дээр лөө юу байлоо Крисмас орчихсон тий. Тэгтээ нэр ингэсээ тэд тэр Америк хүүхдэд бүр тэнэг хурд өсөх юм а тий. Харин тий. Би тэгээд recap-ыг үзчихэж үтсэн ш. Тэгэхгүй бол бүр ингэ хамаг юм мартчихсан. Бүр ийм сийсэн гарлуу гэдэг. Тэрийг үзэхээс өмнө ийм нэг юм 4 эпизодыг үзчихэд үзүүл бол илүү ингээд memories хэрэгэх юм байл л тэ тэгээд төвчгүй үзсэн. Тэгэхгүй бол ингээд одоо ингээд спойлер юунууд бүр ингээд амар их болцсон. Шууд гарч ирээд. Тэгээд ингээд гарч ирээд тэгээд за тэгэхээс нь. Би шууд нэг 20 минутын битэр шууд нэг 20 минутын recap гэх хүмүүс нэг ярьчихдээ штэ тэгсэн. Тийм бичлэгийг үдчихэж байгаа л ярьсан. Тэгэл тэр хооронд нэг хүүхэн нь бүр хүүтэй сууж мууцсан шиг тийм бүр яриа. Яа Stranger Things гойсон. Манай ааж ирж байгаа. Оо тийш тий. Тийм. За тиймэрхүү байна. За тэгээ битэр энэ жилийн гинэ. Би комментээр сэдв бичээрэй гэж биш ингээл марччихад байгаа. Та нар бичлээ. Харин бичлээ. Намайг нэг 300 коммент гэсэн чи одоо баг хүмүүс загнах гээд байгаа маа шүү дээ. Та нар би юм яа тийш үнэтэй өгөж members гэж. Чаавс тэр members нь хэдэн хүн байгаа юм. Башти кафений ашиг нь хэдэн хүн байгаа юм. 10-аас сууж байгаа. Энэ дугаар баг л гэхдээ яг шинэ жил Christmas-аар хавцаа орох хаа тий. Хойдоо жоохон саамаа цацгасан юм шүү. Би бүр өнөөдөр энийг өдөө хүртэл байнга хүсээ ороодаг байсан аа. Өнөөдөр л гацхан нойтөстэй ороод ирсэн. Үнэхээр ханиад намайг үнэхээр тий дарлж чадж байгаа учраас уучлаарай миний юу юм бэ нэ. Тэгээд бит хоёр шинэ жилтэй холбоотой чадвал хүүхэд насныхаа 5 дурсамж чадахгүй л ер нь нэг дурсамж ярэ гэж шийдсэн. Зөв. Би юу зураг зурсан юм бэ? Би болохоор хүй. Надад шинэ жилийн дурсамж үнэхээр байхгүй лээ. Би нэг ганц байгаа л дурсамж айгуу сайд дурсамж заяа. Бүр амар сайд дурсамж. Тэгэл тэрнээс өөр угсаа ямар ч тийм дурсамж. Санагдуулдаг юм гэдэг мандри цонхон дээр буддаг гэж ярих юм чинь. Үгүй. Минийх бүр гоё. Минийх бүр entertainлэг. Чи ер нь миний 5 хүй хинээ 5 илүү гоё гэдэг гэж. Тэгтээ яг үндэ дурсамж болох амар хэцүү юм билэ. Тийм яа тийм үү бас тийм. Миний одоо би за би дурсамж яриад за миний ганц ойсомж үлдчихэж байгаа дурсамж нь би цэцэрлэгээс бэлэг аваад заяа шинэ жилийн бэлэг аваад тэгээд манайх 5 шард ингээд модон шалтай төгсөх манай байр юмсан модон шалтай заяа. Тийм мэдээс суу iconic. Тэг ярих юм бол дотроо бүр пишнтэй байдаг шүү дээ. Харин тийм байсан. Тэгээд би бэлэг авчираад кола чин тэр үед нүднийг юм байсан шүү дээ. Би колагаа ингээд бэлэн колаасан колагаа задлаад уур жимжлэг шалан дээр ясгаад модон шалны завсраад бүгд урсаад алгуулчихвал яг уу. Модон шал уугаад уу. Надад сайд стори юм уу? Амар сайд. Сайд байгаа. Ямар гоё ихтэй юм бэ? Хүмүүс хаягдсан юм баг. Модон шалны завсраар колоо урсан алгав. Би тэгтээ коланд амар дуртай байхгүй. Тэгтээ бас уухаараа санаа зовоод тийм аа. Би тэгээ коланд ингэ зүсмэл борцог дүрж идэг амар дуртай. Very disgusting. Амар гоё тхөө. Юу ярьж байгаа? Коланд смаалтай тартлах дүрж идэг ямар гоё гэж санаж. Ямар заварсан. Колог MCS кологийнхаа сонсчвал биднийг уучлаарай. За тийм яах вэ? Одоо яг тийм шинэ жилээ санагдуулдаг гоё юм гэх юм бол хамгийн эхлээд ажлын маань шинэ жилийн комисс томилогдоод нэг өглөө ирэхэд ингээ ажлыг тэр чигт амар гоё чимэглэсэн байдаг. Тэгээд чимэглэнгүүтээ ингээд хүн болгоно ингээд урилга өгөөл тэгээд ингээд ямар themтэй юм те. Тэгээд хаана ингээд ямар болох ингээд тэр мэрийгээ ягаал. Тэгэл тэр бүчөөс нь эхлээл ажлынхаа охтуудтай нийлээл шинэ жилийнхаа балаасыг хараад тийм нэг жилиг манай ажлын 2 найз бид гурлаа яг ягаан балааж өмсөж болтгүй. Тэгсэн чинь нэг маань бас жаахан дургүй. Нөгөө үлдэн хоёр бит хоёрт болохоор тэгэл ягаан байна уу ногоон байна уу гэсэн чинь нөгөөх маань болтгүй. Тэгээд нөгөөх маань тэр жилийнхаа үчиг гүнжүүлсэн. Өмнөх жилийнхаа юу? Тэр жилийнхаа. Тэгээд би яг надад үнэхээр өөр балааж болох тэгээд нөгөө хоёулангийн адилхан ягаан балааж өмсдөг. Тэгэл би хайгаал яана. Инээс өөр таарах юм аа. Тэгэл орс. Тэгээд тэр мэр ингээд амар ингээд хоног тоолол шинэ жил болох тийм. Тэгэл миний нөгөө нэг цах замбраагүй дайт маань эхлээл өстө ажлын хажуугаар гэл бүр гэл ядраал. Тэгтээ бас ягаан паллаж нь багтдаг шиг жинтэй амар олон жил байсан уу?
Тэр жил тийм байсан уу? Тэр жил. Тэг 2 жил л тийм байсан хаа. Тэгэл капут болсон доо. Тэгэл амар excited болоод. Одоо Монголд амар гоё байгаа. Амар гоё байгаа харин тийм. Тэгэл бүгдээрээ бид нар л ингээд нэг ингээд ийм одоо ингээ багаараа өрсөлдүүлэх гээд тэг ингээ нэгээр нэг юм үзэлбэр шиг юм бэлдэж мэлдээл. Тэг тэрэнд нь надад зөв орсон тийм ингээ байн ялах гад гүрийгээд тэг би ингээ араас нь бас ялуулах гад ингээ спортлал тэгэл дандаа ялдаг байсан. Юу энэ тэн өн өөрөө үзүүлэх юм уу? Танаа багийг төлөөсөө. Нэг жил видгээд бүр 50 Shades of Grey low budget ремейк хийвэл явах. Хурдлаа шүү. Нэг эмэгтэй тоглосон ажлынхаа охиныг бүр ингээд ийм New low budget remake зүйлсгүй. Тэгээ уулын тэгэхээр тэнүүний санаа Fast and Furious хийвэл ямар үгээд тайхаад аж гэж бүтэхгүй мэн. Тэгээд би 50 Shades of Grey миний санаасаа хаа. Тэгээ би Өмнө хүүхэн нь өөрөө болно гэж бодчихжээ. Ташуур гэж. Ташуур. Тэгээд би гавна. Юу гин дүрийнхэн тэр одоо. Би ч үзэж хараад байна. Йоо тэр хараа. Залуу low budget 50 Shades of Grey хийж авах юм бол би бол мод хүн юу хуцаадах. Офис ширээн дээр угнаатай гацаалаа. Би биш. Би зүгээр гав гэж. Би зүгээр гав чиг нэрээ би зүгээр гав байсан. Тэгж үрэн шинэ жилээ явах гоё те. Хамгийн сайд улирал бүгдээрээ тэг шинэ жилээ хийх хэрэгтэй. Та нар компаниуд хэмнжийн гингүүтээ нөө хийгээ болчихдээ штэ. Тэр өстө сайд штэ. Тийм тэгээд хамтлаг дуучин муучин авчрахгүй тийм төлбөө юмар яадгийг дотроос гэж үү. Дотроос юм лөө бач дуугна нэгтгэн байхыг үзэж юмар яадгийг. Манай ажлын захирлагч бүр өөрөө дандаа дуулаа. Гэтэ яг дотроосоо гам гоё л юм да яг үндэ. Тэр яг гоё юм. Гэтэ бас гаднаас хүмүүс авчрах чинь гоёш хүмүүс одоо бүр ингээд тэрийг эсэргүүцээд надад болохоор тэр ингээд надад шинэ жилгүү болоогүй яг тийм шинэ жил болоогүй жилүүд ингээд амар жоохон гонигтэй уйдахтай байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Нэг жил танахыг 2 дугаар ингээд тахах 11 гэсэн үгтэй манайх нь 3 дугаар ингээд тахад ханад жилүүгаараа шинэ жил хийгээгүй штэ санаж гинөө. Би бас шинэ жилд ордог байсан болохоор Very идэхгүй. Тэр шинэ жил болоогүй те ангидаа зүгээр нэг торт морт аваад тэмдэгсэн чинь амар наастргүй. Нэг тийм хий юмсан байна гэл нэг тэрийг харж марах амар гоё гэдэгсэл болохоор. Тийм те. Хий юмсныг харах бүр амар гоё те. Тэгэл дараа нь тэрийг хараад нэг жижиг. Тэгэл нэг хизэж хосоор нь оруулж дуусахгүй юм байж байн хүмүүсийг хосоор нь орно гэж хэлэн те. Тэгэл нэг худлаа сандраад санаа зовж маавал те. Бид хэдний банкны engagement дээр нэг солонгосын багийнхантай зүг ажилладаг гэсэн байхгүй. Тэгээ бид хэд ч өглөө нь ингээд зүгээр ингээд нэг ингээд үдний шилээ зүгэл ингээд л тэмүүд яг орой шинэ жилд орнгод бүгд ингээд тэр яг яган паллаж өмсдөг жил чинь нөгөө матриксын баачках үсээ яах гээд орсон чи ах түгийнх үсэг ингээд үгүй гэсэн нэг амар суугаад тэгээд гэсэн чи паллаж нь маань ерөөсө зөгцөөгүй хөөрхөлээс шүү дээ. Тэр би шил зүүдэг байсан чи шилээ авчаар тэгээ амар ичмээч шиг гинт бүгд нэг өөр болоод. Тэг бүр яаж хийж байгаа амжуулаад бүгд хөөрхөн болчихдог тий. Хамгийн анх Монголд ч бол амар тийм шин жилийн тэмдэглэн гэж ажилд орсон чинь манай хамт нийлдэгсэн бохтууд бүгд уурлаад ажиллаас гараад заяа. Амар сайд тийч ингээл талжганаал ингээл өө хоолнч тийм ээ нэмж тийм ээ ингээл юу авах амар гоё штэ тий. Тэгсэн чинь гинт манайхан бүгдээрээ юугаад тий ганц үлдсэн найз маань хүртэл зайл би угаасаа шин жилд нь орохгүй гээд за. Би та нар ямар балерын хамт оролдог ч үгүй гэдэг. Би дурны хонго юм болохоор баг ингээд альбанаасаа найзууд бид нар чинь ингээд жургуулаа нэлдэг байхгүй. Ганцаарх нь ороод амар гонигтэй. Тэр яган балаачтай ордог чи. Амар гонигтэй. Тэгээд гониггүй юм шиг. Тэгээд телевизэн шинжил болохоор бүх хаад ирдэг байхгүй. Уг нь бол тэгэл ер нь бол гоё алтын шинжил. Тэгсэрнэ ингээд. Мөр найзууд байхгүй, ярих ч хүн байхгүй. Тэгэл би өөрийнхөө хэдэн зургийг ингэж авч байгаа. Тэгэл харьжуулээ. Тэгээ бүгдээрээ зайл. За, нэг жил ингэдэг байхгүй. Мухад дурсамж, сайхан дурсамж, сар мөг дурсамж шиг. За мэдгүй чи сонсоод ямар дурсамж гэдэг нь чи өөрөө шийдсэн. 8 дугаар ингэж баха за. Гинт надад нэг 2 хүүхэд сайн болоод заяа хоёулаа. Заяа. Тиймэрийг хасар басар. Окей. Тэгээ хоёулаа сайн болоод би бол нэгэнд нь арай гайгүй заяа. Тэгсэн чи би нэгнээс нь жирэмсэн болоод. Чата төгсөх юм аа. Юу ч би ч юм тарих яриад байгаа юм. Тэнэг мөхсөй. Нэмэ би гэнгээ дараа. Үрээр ирэхгүй. Яг дуусгах гэж бодсон. Тэнэг
Чимний харин төгөө бүснүүлчихлаа. Яриач тий. За тоглосон юм. Надад тэгэл шинэ жилээр дуурлаа. За. Чи намайг чирсэн болгох чи. Тэгээ сайхан явуулчих гэж байх хэвтэй юм. За. Нэг жил гэхдээ энэ бүр амар жоохон 5 6 мургадгаар ингээд бас ингээд жил болгон яг тэр хавцааныг монитор зохиод нь штэ. Өөрөө хогтод ингээл амар гоё бэлэг мэлэг аваад тэдэн өдөр баярлуулаад тэг баярлуулж исэн тэр хүндээ хамгийн сүүлийнхээ өдөр бэлгээ өгдөө штэ. Тэг нэг тиймэрхүү байдаг хаа дүрмэн тэгсэн чинь надаа ингээл бүр амар хогийн бэлгнүүд ирээд заа. Тэгэл хүүхдэд амар гоё дор хажил нэг альбом голмол ирж байгаа штэ. Тэгсэн чинь надаа ингээд 3 дахраас шидчих юм уу гэмээр альмиг ингээд нэг шидчихэр ингээд бэтрээд юучгүй бор ирэм болчихсон штэ. Тийм айлм. Тэгснэ яг манай ангиас 0 явах замд байдаг юм дохын подкаст гэдэг байхгүй юу? Тэр хоёр ирдэг байхгүй юу? Чиний монитогоос ирж ийн гээд. За. Яа муухай юм. Өрөвдөлтэй байхаас жирсэн болохгүй ягаад гэж. Үйлээд байгаа юм чи ингээд үйлээд. Окейгоо. За. Энэ хамгийн амар хэсэг нь заяа. Би өрөвдөлтэй биш. Яаси. Тэгсэн чинь буцаа нөгөө хүүхдээ мэдэнгүүтээ би юу гэж дуугаа хэвтэй. Тэгээ ярьсан чи инээ төрдөх юм аа. Нөгөө хөрхи амтаа яалтчгүй нэг бүр нэг амар лөө бооч 50 Shades of Grey шиг ч юм болоод захгүй. Тэгээ би яг энэ яг тэр байна гэж за. Чи ядаж зүгээр альмаа явуулчихгүйсэн. Дохын подкаст явуулсан. Бас нэг юм өгч болохгүй гэдэг бас нэг монгол хүний сэтгүүлсэн шүү. Тэнгүүтээ нөгөө хүүхдээ би дараа мэдэнгүүтээ нөгөө хүүхдээ бүр амар эвгүй байдалд оруулаад баг бүүлээдээсээ юу. За. Тэгэ би нэг муухай хэлээг үлдээ. Тэгэл нэг амар гомдож момдоочгүй тэгэл өнгөрсөн. Тэгэл тэр шинжилээр би ганцаараа нэг тийм бэлэгтэй болсон. Гэхдээ би царай муутай болохоор биш. Нэг тийм нэгдүгээр сэтгэлгүй хоёрдугаар жоохон мөнгө муутай л хөхтэйсэн байхгүй. Тэсэг гэртээ ирж идсэн чинь нэг өдөр манай гэрт нэг гурвалжин төрүүлж уйлаа мэлэн болов. Яасан гэсэн чи амгаа нэг охин бэлэг өгөөд уул нь ингээд мөнгөний бааж зоосон чи жоох хөхт тэмж тийм их мөнгөөр ягаагүй. Тэгээд тэгсэн чи өмнөх жилийн охиндоо ийм гоё мөхсөн. Тэгсэн энэ жил надад ийм өгсөнгүй гэсэн чи амгаа болохоор ингээ мөнгөний тоо заасан байсан. Тэгэл би үгүйсээ ээж өгсөн мөнгөнд авч ээж мөнгөнд авчих. Ээж мөнгөнд харлаад авсан гэд тэгсэн ээж өөрөө юу баадсан юу балаараа нав мөнгөнд тэгээ авлаа хэлээд тэгсэн чи ээж нь буцаад битүү хотлаар би өстө чамайг мөнгө төгөр гэж шигээ гурвалж. Тэгсэн чи хамгийн амар нь тэр хүүхдийн ээж нь талхсан гэсэн. Яагаад? Ингээд манай охин бүр амар уйлаад байна. Амгалан жаргал өнгөрсөн жилийн охин шиг бэлэг өгөөгүй. Надаа намайг сайн байсан юм хаашаа тийм. мэдгүй. Надаа ингээ муухай бэлэг өгсөн гэд уйлаад ингээд тэгээд тэр нь тухайн подкаст алим өгсөн гэдэг. Тэгээд ээж бүр өөрөө зорж явж дахиж бэлэг авч өгсөн. Тэгээд намгаа тэр өгнө үздэггүй шүү. Ямар тэнэг тэнэг охин. Тэнэг охин. Тэр охин жоо наад чихэл гарсан байна тийм. Юм шаартай. Тэнэг хогтод нэг амар том чихмэл аваад нэг гоё маа тийм. Би тэгсэн чи альмаа яд идмээр хөвч битэрчихсэн. Амар муухай рүү санагданаа ингээд яг намайг ааглыг гэдэг юм уу? Яг нам засгийн дөрөмжлөө байгаа юм уу? Гэхдээ тэр зэтэй үс амар амьдралын жоох хэцүү байлсан юм аа тийм за тэгвэл юм гаргаж байгаа. Тийм тэгэл манай найзууд ч олол би өөрөө ч олол тэгэл буцаал тэрийн дахин яриад. Яг би яг өөрт нэг тэг жилиг баг тэгтэл миний бэлэг энэ байна гэж дайлж байгаа нь л тэгсэн баг би. Тэгэл нэг тиймэрхүү юм болсон. Тэр чи надад тийм өгсөн тэр чанга өрцсөн тэгээ сайхан бэлэг болсон. За дараагийнх нь. За дараагийнх нь болохоор шинэ жил төхөөр гардаг. Одоо түрүүний видеом таартай ч юм уу те. Тим нөгөө кинонод надад амар гоё тийм шинэ жилийн урамсгал өгдөг. Ялангуяа би шинэ жилд хөнгөө жил болгоно өвлийн нэмсэглийг. Өвлийн нэмсэглээ амар гоё. Тийм лук тийгээс бүр ингээд ихнээс нь эхлээл 2000 оноос эхлүүлээ. Бүгдээр ингээд нэг нэгээр үздэг. Гэтэ сүүлийн үеийн хөдөлгөөн өрс үздэг юм а. Тэд нар хөөс ямар ч юм шал дүүлцсэн ч гэх шиг. Тэгээд тийм өвлийн нэмсэглэл нөгөө Harry Potter бас тэгэж үзэх амар дуртай. Гоё тий. Хөлийн нэмсэглэлээр манай Harry Potter биш үү? Тийм аль ч үзээ Harry Potter. Тэр санаанд орж байгаа тийм юм байна. Масия гоё гэдэг л үнэ аглуугийн. Тэр чинь хүүхдийн бүх медалыг наач миний.
Амар Өвлийн нэмсгэл үнэхээр гоё шүү. Тэгээд нэг гоё өнгөө явдаг гэсэн те. Гойч байхтай хөрхий тэгэл тэд нэр бас амар их зардал гаргах чад. Тэгээд яг нь телевизтэй л тохироод гэсэн. Тийм дараа нь реклама тэгээд хүмүүстэй өнгөө тавьсангүй гэдээ уурлаад би бол те. Түрүү жил мөнгөд л үзсэн. Яг инээдэмгүй байх нь окей гэж магадгүй ч надаа ингээд юм нэг юм эффект юмнууд нь бүр яг 2000 онохоор байгаа амар жоохон амар олон жил засварлаа нөх хүлээлт нь амар үүссэн байгаа штэ. Ядаж эффект гоё хийчихгөө гэж ер нь жоохон бодсон. Тэрнээс биш. Яг нэг дээр интернет гэж хэлэгддэг юм уунууд мөрийг би ч баг тэр канал дээр хийчихсэн заяа. Тэр утгаараас нь гэтээ гарсан ч дараа жил тэгээ инээдгүйсэн ч гэсэн үзнэ. X үзэн бас тийм legendary юм үзсэн олон охинтой. Тэр бүр тий баш батаа юу. Нэг ийм хошин шоу гэдэг би нэг дандаа ярьдэн штэ. Тэний хин сандгүй. Тэгээ бүр амар дээр юм бүр амар инээдтэй хошин шоу гэхгүй юу. Баян гуйлах чинь ингээд ийм шүүх хурал болоод ингээд янз бүрийн шүүх хурлуудын кейс ингээд хилцдэг байхгүй юу. Тэгээ нэг телевизэн контентээс ингээд нэг шүүх хурал нь болохоор ингээд аглуу гуйлах чинь. Хүн яаж авах вэ? Би энэ хүнийг ингээд өрөвдөөд яасан гэдэг лээ. Тэгээ баахан аглуу дээр гомдол гаргацсан тэгсэн чинь та ингээд хүн мөнгө өгсөн чи яагаад ингээд уурлаад байгаа юм бэ гэдгсэн чинь. Ажлын цаг дууссан байсан. Би бас амардаг юм байгаа тээ. Гуйлах ч үхээ амарч болно гэдтэй гэж. Бүр дээр байх юм байна тий. Тэгээд тэр бүр ингээд амар фаны зөө. За окей тийм байжээ. Тэгвэл энэ сайхан баяр болж ингээд танд энэ хүн ингээд дахиад шараад өгсөн байна гэсэн чинь тайгаа энэ хүний энэ үнэтэй костюм руу нэмийг ингээд аваад шидэж байгаа юм бэ гэсэн чинь. Энэ гэртээ ингээд шаарсан байгаа хгүй. Гоо Америктэй юм гэдэг. Чи амар юу? Орж ирэх гэдэг. Америк дахиад шигдээ удаа Америкчууд амар гоё шаарж штэ тий. Зүгээр гэртээ хайрлын хөвгөн дээр ингэсэн байгаа хгүй. Тэр үдчих бүр хөглөө нэсэн. Тэгтээ дахиад тэрийг хаанч олоогүй. Хинч ярахаар сандгүй энэ санаж байгаа юм байх юм бол комент бичээрэй. Миний амар дээр үед нэг санаж байгаа нөгөө нэг хин одоо нөгөө хиний тоглосон. Хизоонгийн нөгөө охин шиг юм блэ? Уянгагийн нөө. Уянгагийн нэг жоохон махта тоглосон. Тойлон аав ээж нь яваад идэх. Харин тийм л би уянгаг сүлт тэрийг зөөр нэг тайзнаас үзчихсэн юм байлээ. Би өстой бүх хошин шогийг үздэг ус хоёр тийм. Тэгэл манай нэг ихч нөгөө нэг үйлдвэрчний төв зөвлөлттэй юм нөгөө үүдэнд билет тасалдаг үйдэг тэгэл аюу хошин шогийг яг үздэг. Тэгээд дараа нь тэр нөгөө уянгатай ярилцж байхдаа яг тэр хэсгийг нь олох гээд инженер яг үзсэн шиг байсан шүү. За дараагийнх нь болохоор бага ингээд заяа. За танах эндээс нэг эцэгчүүд нь бүгд хүүхдийнхаа бэлгийг бэлдээд тэгээ өвлийн өгн ингээд нөр өгүүлдэг. Тэгээд дүүр юм бол 2 3 дугаар ингээд 5000 төгрөгчүүлээ хураагаад тэгээд бүгднгийн нэг мэс мөнгөнд хурааж аваад яг адилхан бэлэг бүх хүүхдэд өгнө гэсэн чинь манай авиж хоёр битэр өөртөө охины хүүхдийг бэлэг өөртөө бэлтэн гээд тэгснэ яг тэр 5000 төгрөгд нь яг тааруулж авсан гэснэ миний бэлэг бүр ингээд арай л тэр амар лаг заяа. Гэтэ яг тэр дундаас нь хүн зогсон ч гэж магадгүй заяа. Яг ингээд би магадгүй гэдэг үгийг нэг өөрөөр хэлдэг юм шиг байна. Магадгүй гэдэг тийм хүмүүс дандаа амар шоолт. Тэг яг хүн бэлэг өгсөн чинь миний бэлэг ингээд Pringles центртэй заяа. Вау. Тэгээ хүүхдүүдийн хол үсрэл нөгөө оби чипсэн л байгаа шүү дээ. Тийм тэгээд гисэн чинь тэрүүгээр бүр ингээд амар хүүхдүүд offended одоо нөгөө бэлдсэн хүмүүс нь амар offended болоод ингээд дундаас нөгөөс амар мөнгө идсэн юм шиг харагдчих байхгүй. Тэгээд миний бэлэг нэг амар гоё тийг содон. Гэтэ нэг содон мөртлөө надад амар эвгүй байгаа хгүй юу одоо юм шүү дээ. Ганцаараа өөр бэлэг авна гэсэн үг шүү дээ. Амар гоёыг авч байгаа ч гэсэн нэг тийм цаанаа нэг юу. Тэгтээ яхаа тэгээ тийм болохоор нэг тэгжсэн нэг хальт зүгээр бодож исэн чинь гинт тэр орж ирсэн юм яагаад ч юм. Тэгээ ботхоныг амар онцгой улаашаал тийм юм шиг. Тэг бас Pringles идүүлчмээр байдаг. Тэгтээ Pringles идүүлэх гоё юм шиг. Миний ер нь шинэ жилийн дурсамжууд ер нь айгүй тийм нерд гэх юм уу. Дандаа тоглолт моголтонд ордог заяа. Дандаа энэ тентгийн шинэ жил мэлт нэг тиймэрхүү юмд ордог. Дандаа л нэг цасаа охин болдог ч юм уу, хөтлөгч хийдэг ч юм уу, эсвэл найрамдлын шинэ жил мэлт урилгаар орч мордог гэсэн. Найрамдлын шинэ жил амар гоё болдог ш нөгөө. Тийм миний бодлоор тэр лав Монголд хийгддэг хүүхдийн хамгийн гоё шинжил ахаа. Тэгэл яг тийм найрамд дээр очиод нэг өдөр яг хоол малын идээд тэгээ тоглолт нөгөө хүүхдийн ордныхан ирээл яг нэг тэгж шивэж мадаг. Гэтэ яг тэр яг миний сайнах ш ерөнхийдөө бол манай ээж л зохицуулчихдаг гэсэн яа. Тэр чинь ингээд нэг бас нэг тодорхой нэг хүүхдүүдийг өөрч мөрдөг байхгүй яг тэрэнд нь тэгэл яаж хийж хал ертний хүүхд тэр нэрээ өчтдөг гэсэн яа. Тэгж тиймэрхүү дурсамжууд нь амар их юм байна. Яг тэг ярьчих хэр нэг олигтой дурсамж авахгүй тэгсэр нэг ерөнхийдөө дандаа л нэг юм урлаг уран сайхантай холбоотой. Гэтэ хоёулангийн хүүхэд нас бүр үнэхээр тийс өөрөөр яаж би бүр ингээ гэртээ 24/7 заяа. Байнгын гэртээ би өөр нь баг би нэг гадаа гаруулнаа л хүүхэд л авч гарч ирсэн. Тэгэхээр дүүгээ тэрэл тэг би хүүхэд гадаа гарах амар дургүй шин. Хүүхэд гадаа гарахаар яг амар ядраад идэхгүй. Нэг бол байнга тэрвэрнэ. Эсвэл ингээд янз бүрийн монголчин тэгээд эднийх шиг ингээд юм сейф парк байхгүй штэ. Тэгэл байнга ингээл харахгүй бол энэ тэнээс хүн рүүч гээл эсвэл савлууранд тархиад хүн зохиулчих гал амар төвхтэй. Гэтэ би одоо бүр заримдаа ингээд бот
бодохоор миний бүр амар уур идэж. Намайг тийм амар дургу байхад заавал гарга гээд. Тэгээд тэнгүүд би ингээ жоохон дүүгээ үзье хатаад. Дүүгэж үзье хатаад ээж аваач үзье хатаад. Харин тэгтээ хүүхд харуулах нь амар буруу л гэдэг. Яа харин. Тийм тэгээд ер нь хүүхдтэй болох дургу болдог гэдэг. Хүүхдтэй болох дургу болоогүй юу? Сайн мэдгүй. Юунийг харахаар үви гэдэг юм бодоход бас гүч юм шиг мэдгүй. Тийм. Тэгтээ тэр чинь чи ингээ нөгөө ээж гэдэг майндтай биш байгаа болохоор те яг нэг дүү байгаа ш. Тэнгүүд харин хүмүүс амар тэгдэг юм лээ. Хүүхдэрээ бити хүүхд харуулаа гэдэг. Тэгтэл би дүүгээр бас харуулчихсан. За дараагийнх нь болохоор шүү дээ. Би ингээ одоо ч гэсэндээ надаа нөгөө шууд нэвт харагддаг юм шинэ жилийн бэлэг ба шүү дээ. Хамгийн гой санагддаг. Яагаад ч юм заа юу? Ууттай яа. Тийм гоё харагддаг тий. Манай ээж шинэ жилдээ ороод тэгэнгүүт шинэ жилээс нь дандаа ер нь бол тийм бэлэг өгдөг өөрсдөө. Тэгээ тэрийг авчрал тэгээд тэрийг өглөө задлаа л идэх юм. Яагаад ч юм бүр ингээ нэг тийм амар гоё. Хідэн бэлэг цугласнаа тоолол нэг гоё тий. Тийм. Тэгээд шинэ жилийнхаа модны дор тавьж байвал яа тэр үнэхээр гоё. Тэгээд би ээж хоёрыг энэ жил тийм гоё дагуу тавьчраа хэлсэн байгаа. Би өөртөө гүнжээ багш. Өөрөө бэлэг принцесс бон гэж тий. Тийм модтой бэлэг хамгийн ер нь бол excited болох. Тэр гоё тий. Яа. Ингээл юмнууд нь харагдаал. Тэгэл нэг гой юмнууд харагдаал те. Тэр төрлийн нийтнэ гэл. Дандаа нэг юм ловонгийн жуус гэдэг гэсэн. Би тэрэнд амар дургуйсэн шүү. Тэгээ нэг том ловонгийн жуус мөс тэгээ нэг юм сонгондөө чипс мэс мэдгүй. Тэднэрт нь амар дургуйсан. Тэгэл манай нэг хамаатны айл амар баян бэлэг бэлддэг гэсэн байхгүй юу? Тэдний дээрээ очиж чадах юм бол яг тэр бэлгийг авдаг. Оройтод очих юм бол хүүхдүүдийнх нь нэрсээ үлдэгдлээс ингээд зохион байгуулалт буцаад өгчт юм шиг. Яг ийм эрс хоёр бэлэг өгдөг айл байж бэлээ. Нөгөө нэг юм хийсэн байдаг. Тухайд амар гонс нэгдэг шүү дээ. Мөөхтэй дээр нь чихлааттай ямар боо илээ. Чокбоо илүү. Чокбоо. Тэр үчи амар лаг юм байдаг гэсэн солонгос молонгосоос л ирдэг. Тэр мэрийг хийсэн байдаг. Амар хүлнээс тэгвэл юм л иймэрхүү л гэдэг хүмүүс шүү. Нэг жил юу байдаг вэ? Харшин сүлд модны наадам гэж жил болгоог нь одоо амар явдаг болсон байж магадгүй. За. Нөгөө яг гомсронгоо өвлийн өвгөн болоод бонцаа амар гоё. Тэгээд бүхэн өргөө юм уу цирк тэр ингээд амар том тоглолт толдог гэсэн байхгүй юу. Тэр яг тэр наснда би нэг айгүй их тийм тоглолтуудаар явдаг гэсэн. Тэгж явахдаа нөгөө 8 дахь гариг дээр нөгөө хамт тоглолтын нэг банд байдаг шүү дээ. Тэрний ээжийнх нь их чинь юм нөгөө шоу менежер байхгүй. Тийм болохоор битүүрийн ингээд юм хөтөлбөрт ингээд юу айгүй их оруулцдаг. Тэгээд тэр банд битүүр ингээд бүжгэлдэг гэсэн байхгүй юм. Чаплины бүжиг гэдэг. Би ингээд чаплины найз хүн болоод тэр чаплин болоод тэгэл ингээд бүжгэлдэг заяа. Тэгэл нэг би нэгсэн цагаан палачтай тэгэл бүжгэлдэг гэсэн чинь тэр ингээд дандаа задлагддаг байхгүй юу. Тэр ийм амар тийм зөөлхөн айлын зөөлхөн хоёр хүүтэй айлын ээж аваа хоёр нэм амар даруухан зөөлхөн айл байхгүй юу. Тэгээ би ямар хүн бэлээ. Тэгэнгүүтээ ингээд тэр ингээд миний тоглоом ойлгохгүй заяа. Тэгээ ойлгохгүй хаар нь би зодддаг за. Тэгээд яг гарахын өмнө тэр муудалцаад тэгснэ ингээд задлтууд заяа баг. Тэгснэ ингээд чимхэлцээ тэгсэн чинь нөгөөдөг чи уйлаад за. Тэгсэн чинь гарч штэ тоо гэл нөгөө хоёр ээж нь ген дээр юу гац энэ чиглээстэй гэл амар хэрүүлтэй тайз руугаа гараад амар ууртай юуг нь хайж өгөх нэг штэ яг чигнээсээ мөнгө ууртай нэсэн амар бүжиглээ тэгснэ уцаж гарч ирэл ингээл хоорондоо дуурах бас аваад хөрөөш тэгснэ яг тэр гомсронгоотой ингээл хамт ингээд суугаад зураг авах болсон тэр зураг ямар гоё. Тэр амар гоё үг байдаг гэсэн штэ. Тийм. Монгол үзээр харж байсан. Тийм. Тэгэл бүр ингээд дуурж байгаа нь бүр ингээд вау гэж. Йоо ямар гоё юм бэ. Яг нэг тиймэрхүү төрсөмжүүд ингээд амар их заяо. Ямар гоё юм бэ. Тэгээ ярихаа жоохон нервт болох гэдэг. Жоохон флекс ч юм уу. Амар хөөрхөн байгаа. Тэгээ одоо бодохоор яхав тэр дурсамжууд юу нээр тийм гоё санагддаг юм аа. Тэгэл манай ээж мэж ил хийж байгаа юм. Тэрнээс чи би ерөөсөө сайндаа яваагүй заяо. Чи манай ээжийн хүүхдээсэн бол чи ч гэсэн ингээл яаж байгаа заяо. Чавлын найз ингээл чи нэмэр бүжгээ санаад байгаа юм. Тий яг ингээл бүжгэлээ тайг маягийн дэрчил ингээ бүжгэлээд байт юм а. Тэр бичлэг нь байдаг. Би бүр тэр 100 ингээд хүүхдийн туслангуудаар явж тоглолт хийдэг байсан за. 8 дахь гараг гээд хамт явдаг. Би тэрүүдээ панчаан юм аашин тэгээд яваал тоглолт молт хийдэгсэн. Битээрээс нилээ их партнерлаа. Тэгээ сүүлдээ нөгөөх маань гинт хипхопт ороод би өгн чавлах бүжиг хийгээлээс халтураа хийгээлээс жоохон нэр хүнд олмоор байдаг чинь нэг харсан чинь гинт нөө TLG 13 жилийн нэг юм саксны үзүүлбэр үзүүлдэг нэг юм гарч ижсэн санаж гинөө. Тэр мэрэнд орчихсон. Тэгснэ юу тэр нөгөө чавлын тэрний нэр хүнд унгаад бөө араасаа гүйдэг охин мөхөнтэй юу аах баяртай бүжиглэх. Жохон хүүхдтэй. Тийм. Гэхдээ яхав нэг эрэгтэй хүүхд
Насны юу нь шал өөр тийшээ яваад өгч жоохгүй. Би амар стилик бэбигээр чаавлнаа. Насны оргой хөдлөө. Чонтой имэйл чи ирмэнэ заач. Би барыг санаж байгаа юм уу? Энийг барыг 100 удаа бичсэн болохоор. Тэр маргаш найдтай нэг заач. Хандчихгүй. Чи чаавлан болох. Яа. Тэрийгэ бүжиглэхээ гойсон чинь бүр бүггүйгээ уурлаа барыг өөлөд барыг амар юу болоо тэгжиж нэг мэдтэрийн карьер зогссон ш. Тэр хүртэл битэртэй бас шинжил минжил туслан мослан хүүхдийн баяр бүх юмар өгдөг ус тэгэл. Тэр мөнгө авдаг гэсэн. Бас нэг жоох юм өгнө өгнө. Бэлэг нэмэгдээлгүүр ш. Чи зүгээр идүүний юм байсан баха нэг жижиг. Тий нэг нийтдээ тэгэл амар гондгор тий хооцсон. Тийм гойны хям шиг нэг тийм. Тэгтэл пожо мөргөлж чи хийстэй. Оргийн хүн байж чи хүүхдийн орны анчимгийн багш юм гэдгүү. Би хүүхдийн орны тэр багш тарж явдаг ус ш. Тийм үү. Тэр багш тийм сайн багш юм уу? Амар сайн багш. Бүхэл дуучин муучин. Гэтэ би дургу. Тийм үү. Тэрийг амар тийм мөнгөний багш. Мөнгөний багш байсан уу? Тийм. За sorry. Би яж нөгөө авьяасгүй. Амар солгоо. Тийм болохоор амар зөөртэй гэсэн маа нэг тийм зовлонтой. Миний тийм жүжиг мүжиг тал руу жоохон яахгүй тийм яг дуулуулсан. Бүх тэмцээн дуутай байдаг гэсэн маа. Тэгэл ягаад чинь тэнд байдаг хөөрхөдөө цаг нь ороо бусгаад бөхөр цалин хэцүүсэн мэл тээ. Тэгээ тэр багш зөндөө олон баг бүх хүмүүсийн бүх баг Монголын дуучид мөч бүгдийг гаргасан. Чи одоо энэ баг дээр хинтээ баг цугаас юм нэг дууч Амина гэдэг лөө. Амина чи хүүхдийн орнд ерөөсөө байж байгаагүй шүү. Тийм. Би нөгөө ламзайтай хамдурч. Тийм ламзайтай хамтайсан. Бид өөр чинь бүр нэг жил тэр багш чинь ингээ бидрэг Америк явуулна гээд заяа $100 хувц хийлгэнэ гээд тэр нь бүр ингээ амар $100,000 биш $1000 баха. Тэр үед ингээ айгүй их мөнгө гэдгсэн. Бараг цалин $100,000 баха. Тиймээс болохоор тэр $100,000 манайхаас айгүй хэцүү болсон байхгүй. Тэгээд тэр чуулгандаа оруулсан хүүхдүүдийг Америк явуулна гээд нэг шалгаруултанд оруулаад тэгээл нэг дуулж чадахгүй байж нэг тогрооны малгай залгах хатны хувц муц ламзайтай тамд дэсэн зураг байгаа. Тэгээл ер нь бүгдээсэн тэр нөгөө нэг флаш мега зига. Ер нь бүгдээсэн. Одоо наки маки ч юм байдаг гэсэн. Наки бүр ингээд амар лаг заяа. Тийм авьяастай яг нэг бол мөнгөгүй бол тийм авьяастай ах хэрэгтэй за. Тэгэл би яг мэдтээ. Тэдгэр хоолой, эдгэр хоолой гэл амар салгаал. Тэгэл би хоолойтой өгөөч байдаггүй. Тэгэл наки 2 дугаар хоолойны дарга гэл цаа би тэгэл тарах болж үзчихсэн. Наки ч яг чицсэн штэ нэрээ. Тийм үү? Тийм. Хүмүүсийг хамаагүй ахаа их чигч туудч болдгүй юм шүү. Тийм тэр юу байсан шүү. Тэгтээ яг тэр багшийн буйнараас нэг салгалаад хэдэн хүнд орсон. Тэгтээ ингээд жоохон хүүхдийн меморинд амар муухай үлдчих айгу муухай санагдсан шүү дээ. Ер нь ингээд бид нэр ингээд жоохон хүүхдэд амар тийм хүндлэлгүй ханддаа шүү дээ. Тийм шүү дээ энэ яавал гэдэг. Тийм нэг ингээд томроод юу ч санахгүй гэж боддоо шүү дээ. Ингээд стил надад тэр ингээд миний жоохонд ингээд муухайгаар үлдсэн хүмүүс дандаа ингээд муухайгаар л аваад иддэг амар хэцүү. Би ч одоо ингээд ухамсарт 30-д настай хүн тэгэл ойлгож болно л та. Тэгтээ ингээд хэмжээний муухайнсан. Гэхдээ зүгээр саяны багш жишээлх юм бол миний дараагийнх болохоор би одоо өвөл ерөнхийдөө бол Америкч байсан. Яг Christmas-ийн үеэр Америкч байсан, Лондонд ч байж үзсэн. Гэтэ надаа хамгийн яг зурглаар гарч байгаа кино минутаа ингээд наалддаг хамгийн их гоё тийм vibe бүгд нь болохоор яг харахгүй надаа Монголын өвөл юм санагддаг. Амар ингээд гоё ингээд тийм зузаан застай. Тэгэл ингээд өвөл лагер магарлгаа явахаар ингээд оймод амар гоё ингээд засамстай. Талбай дээр он гаргаж үзсэн үү? Нэг жил үзсэн штэ нэг ээжийнхаа баг дүүтэй стих хөлөх шахсан. Гоё өстө байдаг юм л дээ. Тэр үедээс гоё л байсан л байна гэж. Тэр хүмүүс тэгээд эдийн тэр хар хүүтэн тэгээд дуу муу сонсогддгийн бахта тоглолт мөглөлтнийх нь. Мэдхгүй тэгээд би амар жоохон байсан юм аа. Амар жоохон байсан. Талбай дээр нэг юм өсөн ингээд нэг тиймнүүд ингээд гарчдаг штэ тий. Тийм юм байхад нош үзсэн шин. Тэгээ ер нь гэхдээ том болсон юм жисэндээ талбайн тэр хав тэг нөө бэнэ дөнгөж орж ирчээд тэгэл яг өвөл ингээл бэнэгийн нөө мока идэр уугаад яг нөө дөнгөж кофе гэж юм байдгийн байн гэдэгтэй чинь ер нь л ажилд ороод баг танилцж байгаа маш. Тэгэж мэгээл тийм Монголын өвлийн улирал өөрөө шинэ жилийн тийм хамгийн гоё урамсгал хүүхдийн ингээд нөгөө цаал мөнгөн тэнгэртэй гэл тэр яваал юм. Ягаад ч юм тэр дуу бүр ингээд амар огштой амар сони. Тэгээ эхлийнх нь аян бүр ингээд тэгээд ордогтэй. Яг нэг шинэ жил болгон дээр заавалчгүй нэг удаа бол явдсан шүү дээ. Тэр iconic тоо шүү. Тийм. Тэгээд одоо нөгөө түрүүний ярьсан гомсурнгой
амар гоё Яа. юу дээ. Би одоо ингээд кинонуудыг нь үзээл энэ хүүхнүүдийн кино өдрийг нь үзээл ямар гоё юм бэ. Би дэ бас нөгөө хуучин нөгөө Монголын үндэсний олон телевизийн нөгөө архивын сан хөмргөөс гээд ингээд жүжигчдийн кинонд яаж тоглосон Монголсныхын талаар нэг 25 дээр кино бүтсэн түүх гээл юм гардаг гэсэн шүү дээ. Тэр мэрийг би ингээд олж үзэх амар дуртай байхгүй юу. Тэгэл яг гомсронгоо орсон юм уу гэж мал би зарим үед бүр ингээд шүн ингээд зүүдэлтлээ бараг солиортлоо үзсэн юм хаашаа тий. Амар гоё тий. Одоо тэр жаргал сайхан гоё хийд юм шиг үлээ шүү дээ. Тэр альбасны юмнууд юм. Тийм. Нэг олон жил тийм. Гэтэ ингээл хоолойг ингээл гот бүр дүүрийг ингээд микрофоныг өмөртлөө юм. Сайн байцгаана уу хүүхдүүдээ гэж тэнгүүд тий. Сайн гэж. Тийм одоо нөгөө юм драмын угаас тийм жүжиг тоглодог хүмүүс чинь ингээд зэрэгтлийн хамгийн хойно угаасаа хоолой ингээд хөрхөөц ингээд дандаа тэгж тасал хийдэм шүү дээ угаасаа. Гэхдээ харин тийм шиг ер нь гомдгын ер нь амар гоё. Надад тэр хүүхдэрний драмын дугуулангийнхны тоглолтын үзэл бүр ингээд амар гоё гэсэн. Би ер нь яг тэр драмд л явах хэрэгтэйсэн мөлий тэр авьяастай хамзаа маяа дууныхаа дугууланд яваад машиг тэгж солгоо гаруудал яг драмд л явах хэрэгтэйсэн юм шиг лээ. Би тэрэндээ илүү сонирхолтой байсан юм шиг байгаа. Гэхдээ ерөөсөө драмд явж байгаагүй. Драмын хүүхдүүдээ жүжиглж байгаа бас нэг хүүхдийн ортон чинь тайлан гэдэг нэг хавар хийдэг байхгүй юу. Тэр хэсгийг яг ингээл драмынхны үзэхэр бүр ингээ ийм атаархал төрж үздэг штэ тэ нэг ямар нэг юм нэг бие оронд нь байсан бол ямар гоё вэ гэж бодож үзэх чинь нэг атаархангаа бишрээд тэгээ тэр найрамдал интернет тоглож байгаа тэр ингээ жүжигийнхэн найруулганаас айгүй хөөрхөн гоё болдог. Ховц хунар нь амар гоё болдог. Тэр надад бас амар ингээл гой санагддаг гэсэн. Бас хүмүүс тэгэл хүүхдээ бас баярлуулах гал тэгэл авчирдаг л ээжтэй тий. Одоо тэгэл шинэ жилийн чоройл, хийхийн чоройл надад тэр тэгэл бас жоохон гонигтай санагдаад идэв шүү дээ. Шинэ жил юу нээр гоё. Сургуулийн чаагаал яа. Одоо хүүхдүүд юу нь юу төсөөлдөг бол тий. Одооны хүүхдүүд. Шинэ жил гэхээр одоо юу төсөөлт юм бол үзэж байгаа юмнаас л болт юм бол одоо нөгөө нэг Гремикс өдрөө хийж тэр мэриглээд гэх бол тий нөгөө Молпедиа энтри контент мэдээд үздэг бах тий. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа планетахад бэлэн үү? Бүтэн жилийн турш төлөвлөхөд, төвлөрөхөд, зорж биелүүлэхэдтэй налгуурхан туслах Аяллаа тань хамтрагч Планеттай танилцгаая. Жилийнхээ зорилго төлөвлөгөө, хүслийн жагсаалт, хүслийн самбар зэрэг бодитоор тодорхойлох хэсгүүд. Сар бүрийн төлөвлөгөөгөө англиан бичиж, эренблэн сарын төгсгөлд нь эргэн дүгнэх хэсэг. 7 хоног бүр зуршлаа хэвшүүлэх, талархлаа бичих хэсэгтэй. Аялын төлөвлөгөө, үзсэн кино, уншсан ном, талархлын тэмдэглэл, хадгаламж зэрэг тухайн жилийг тодорхойлох бүтээлч агуулгуудтай. Чөлөөт цэгэн хуудсуудыг ч мөн агуулсан бөгөөд он сартай болон он саргүй хувилбараа сонгох боломжтой. Планер бүр нэг нүр стикерийн хамт бэлгийн цаасан уудтай хүргэгдэх болно. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа планд. За, чи юу Санта Манта тэтгэжсэн одоо өвлийн үгэнд ч юм уу? Бро. Гэтэ Монголд нэг өвлийн үгэнд тэнч гэж нэг юм байдаг байсан баг. Төгсөө хараас жижигрэх сууж байгаа болохоор би нөрий багш байсан. Тийм юм багш юм уу эсвэл хамгийн том битээ нэг сургуулийн сэлэсэр ах ч юм уу тийм байсан болохоор хүүхдэд итгэдэгсэн гэж байна. Энд чинь нэг Санта итгэдэг хിവэрэн байлган гэл бүүн дискашн явдсан шүү дээ. Одоо ч Сивил ингээ Сантад итгэдэг заа. Яг уу. Гэхдээ бүр яг үнээсээ итгэдэг заа. Ааха манай эвэлттэй хөрхий гинт нэг хамаг юм цөмрөөд гинт готролд орох байдаг. Бүр яг үнээсээ өмнө итгэдэг. Норвын намтар гэдэг ном уншаад өгсөн чинь тэрэнд итгэцэн заа. Тэгээд тийм үү. Ааха тэгээд ингээ цүхнүү цогтчихгүй гээд заяа. Яна би өнөөдөр түүхий газар март яасан цогтчихгүй гээд саяхан тэгсэн чинь скутертэй очив хелмет нь алга болсон байхгүй юу? Ааха зогтчих. Тэгээ 3 хоног мартчихад чи за маргааш яг скутер авчирна шүү гэд. Тэг авчирсан чинь тэр дуулгын хүн энэ ч юм аваад явсан ч алга болсон гэсэн чинь цогтчихаж яагаад ганцаараа цогтчихв? Скутертэй дургүйсэн юм бах та. Тэг бүрийг үнээсээ итгэдэг амар хөөрхөн за. Тэг Сантад итгэдэг ингээ захиа бичдэг заяа. Юу iPad миний хүү тийм аахгүй шүү. Тэгээд яг үнээсээ хөрх итгэдэг. Би юм бол юу тийм хөвгт байгаагүй шүү дээ. Ер нь бол чийж тийм байгаагүй хаа. Юу наачаа амьдралаа чи юу. Тэгээд нэг жил тэгээ өөр ээж аваарс намайг итгэдэг гэж боддог юм шиг лээ. Тэгээ ингээ он гарах гад нэг тэр хооронд ингээ нэг мөөчөрдөө шүү дээ. Нэг жоох хөвгт ингээ ядраад унтаад. Тэгээ манайх Монгол гэртээ идэгсэн. Тэгсэн чинь яг унтчихс чи гинт гаднаас хүн орж ирээд тэгэл хараас аваад ороод ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чи ээж хүү өвлийн үе ирчлээ штэ гээл за. Тэгэл би ээж аваараа харсан чи ингээд хөргий намайг яаж баярлах вэ ингээ ороод хань. Тэр драмын дугууланд яваа гэж гисэн ингээд амар би тэгж бүр амар жүжиглсэн санаад идэв. Гэл амар гайхаж байх ч байгаа царай гаргаад тэгэл амар бэлгийн аваад тэгэл хөрхий авч өнөө амар баярлууллаа л гэж ядсах тэгэл тэгснээр аав хийдэг нөө яг би чамд гэртэй гинэ аав шийдэж ордог. Бараг л тийм болсон тэгэл надаа бэлэг мэлэг үл тэгэл би аав
өвлийн үг ирсэн. Нэг тиймэрхүү байл. Гэтэ уг нь бол итгүүл итгэхээр бас нэг жоохон тэр гэрт байсан гэдэг чинь бас л нэг 6 7 настай л байсан байхгүй юу? Таны тэгж өвлийн үг ирдэг гэсэн үү? Үгүй шүү дээ бро. Тиймэрхүү юм бол байгаагүй. Айгуу тийм реалистик те. Манайх байргүй гэл ингээл. Байргүй. Манайх эхлээд байртай байж жагаад энэ family drama. Тэгээл ээжийн нэг нөхрөөсөө саллалт яаж 2 хүүхэдтэй тэгээд яах вэ манайх Хэмэр өгөөмөртэй хүмүүс. Байр өгч юм. Тэгээд тэр угаас манай өвгөн барьсан юм аа. Бид гурлаа хажуу өрөөлөө ороод тэгээд тэгсэн чинь манай дүү төрөөд. Тийм байгаа чи өвлийн өгөөд идэх гэж бодож байна. Би өөрөө тэр гэрэл чи өөхөн нэ байлаа шүү дээ. Гэтэ надад ихтэй айгу одоо хүмүүс хүүхдээ нэг хөдлийн амар гоё ингээд янз бүрийн тийм муухай зуухай юм харуулахгүй тий хар өрн дээр архичин хүн гэж яг юу байдгийг тэр юм хизэж харахгүй ингээд өсөж байгаа надад ингээд амар гоё ямар гоё юм бэ золбоо хүүхдүүдтэй сайж байхгүй тий би амьдралтаа жишээлбэл ингээд манай сургууль дээр ингээд өөрийнхөө ингээд эргэтнээ ингээд ил гаргаж мардаг тийм юм хүртэл 2 дугаар ингээд сургуулийн гадаа жаа багшийн дээр амар байр явдаг гэсэн тэр их гоё политтэй мэ тий. За чи дараагийн харчих би яг наадхандаа ч холбоод дараагийн маань холбогдох гэдэг болохоор над минийх ингээд дуусчихжээ бро. Тийм ер нь бол ингээд тэр үед ингээд амар амьдрал ер нь чинийх ч биш минийх ч бүгд ер нь амар дарк байсан л да. Ер нь бол манай ээж л яг тэгж ингээд шинэ жилийг гоё ойлгох хэвээр гангалах хэвээр гэдэг юмний ер нь суурь нэг манай ээж заяа. Айгүй их баярт ингээд ач холбогдол өгдөг. Тэгээд ялангуяа шинэ жилийг цагаан сарыг тэгээ хүүхдийн баяраар бол намайг бүр ингээд экстра амар нэг урдлын хувцтай дагуулж ингэж авч явдаг. Тэгээ ээж өөрөө хөөрхөн хэлэхтэй болохоор ингээд хүүхдийн ингээд ямар хөрхийн ингээд зүгээр нэг юм хаттын юм цагаан палаж өмсөхгүй зөө бүр ингээд одоо ч гэсэн өмсөөл ингээд хүмүүс барыг нүд нь ингээд юу ахаар тийм өөрөө хийж өгсөн ч юм уу амар гой палажнууд хийж өгдөг гэсэн байхгүй юу. Тэгэл ингээд үсгийн юу атлан бурж ялгаал ингээд яваахан гоо ингээд тэрнээс кайф авдаг гэсэн гэж ярьдаг. Нэгмүүд шинэ жил бүр ингээд бас амар экстра баярлалтай баярахгүй. Тэгээ би ерөөхдөө ингээд ээжийн ингээд бүтээж өгсөн юмар баяр нэг иймэрхүү байгаа гэд бодож штэ. Миний сүүлийн 5 дахь нь явж байгаа шүү заяа. Тэгэл баярыг чи ингээд айгүй гоё тэмдэглэдэг гэж бодож байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чи би хүнтэй сууж байгаа байхгүй юу. Чи нөхөг нэг угнаа таваад өссөн юм шиг. Оонын хоёр амар брок амьдралаа ярихаар амар адилхан шүү дээ. Kasi яг брок байснаа яг ярих юм бол ингээд хоёрыг сонсохоор манайх хамгийн ядуу байсан. Хамгийн мөнгөгүй ер нь хамгийн юм яг арын драмаг ингээд дэлгэрэнгүй сонсох юм бол манайх бас нэлээ эвгүй байсан юм шиг сонсогддог байхгүй юу? Хоёрыг болохоор зүгээр boring боловч normal байсан. Ерөнхийдөө хоёр бол ингээд нэг нийт масаж төлөвлөсөн тийм юм шиг санагддаг байхгүй. Тэгээ би ингээд золоотой нийлсэн чинь ингээд золоод ямар ч баярын тухай ойлголт байхгүй заа юу. Бүр ингээд хөрх юм ингээд яг надтай суугаад ингээд тэр скил нь ч юм ингээд хөгжиж байгаа ойлголтод девелоп хийгээ явж байгаа байхгүй. Тэгээ тэр энэ бэлэг мэлэг өгдөг чи яг золоо тэр бүр ингээд ямар тэг ингээд зүгээр амьдрал юм штэ гэж байгаа юм шиг байж байгаа. 9 сарын 27-ны өдөр ааж гэж. Тийм тэгээд би ингээд тэрнтэй ингээд жоохон уусаад ерөөхдөө нэг тийм баярыг амар нүсэр тэмдэглэхээ ингээд ер нь болцсон байсан юм байна гэдгийг нь анзаарсан байхгүй юу. Тэнгүүт золоод ингээд Christmas-аар бэлэг өгөн ч юм уу шинэ жилээр бэлэг өгөн марц артаад ерөөсөө миний баяр биш заяа. Ерөөсөө ингээд миний төрсөн өдөр ч заримдаа онгот нь орохороо бэлэг өгөөд ингээд онгот нь орохгүй бол бэлэг өгдөг заяа. Тэгээ бүр яг нэг юм би тэгээ бүр гайхаад тэгэл тэгдэгсэн. Тэгээ шинэ жил дээр бүр яг тийм тэгж байж байгаа. Тэгээ би тэр ингээд шинэ жилээр нөх хөрхөө нэг тэгсгээ ингээд оёт юм чинь тэмдэглэдэг байжгаад Монголд харьсан чинь би ингээд яг анхудаа ойлгож байгаа байхгүй. 31 гарах чам чи эхлээд нэг өдрийн нэг 4-5 цагийн үед эмээ нөгөө хөвч настай болохоор залуугийн эмээ эхлээ очиж игээ тэднийд ингээ очсон чинь яс тэгээ би бүр ингээд жоохон ядаж баярын уур юмсгал нэг ширээгээ зассан байх байх гэж хүлээж байгаа байхгүй. Тэгсэн чи зассан гэд тэгсэн чи ингээ тийм мандрины ингээ гадуур юм сетгэн тор байдаг шүү дээ. Тэр мөрөнтэй ингээ зүгээр жимснийхээ савн дээр тавьчихсан заяа. Ингээ ширээ мөрөн дээр нь бүр юу ч яахгүй. Тэгээ битээр ингээ торт авчирна гэж хэлцээс болохоор торт ч яахгүй. Эмээ нь хоошур ийцэн. Тэгээ бөөнөр ийцсэн байх. Битээр идчихсэн ингээ нөгөө өрөөнөөс гарч ирэхгүй заяа. Тэгээ би бүр ингээ гайхаад тэгэл залууны гайхаад байгаа чи байхгүй. Би ингээ гайхаад байгаа байхгүй ингээ анх удаа нөгөө хадминтай ингээ шинж хитэн ширээ засах юм. Хитэн ширээгээ засах ингээ дийлэг танаа ингээ. Тэг бүтээлэг нь яасан юм бол тэгээ тэгснэ ингээ тэр нар ингээ заримдаа зүгээр он гарахаас өмнө
унтаад өчтдөг заяо. Яси. Тэгээд бүр яг тийм айлаа байхгүй. Тэгтээ ингээл өө сайхан юу ачлаа гэлдэг. Өө ямар гоё тааш тавьчихсан ингээл идэл ингээл. Тэгэл болоо за яг тийм айл. Яг хөгш настай хүн болохоор цагаан сарыг арай дээр тэгтэл бас л яг нэг тиймэрхүү заяо. Бас л аюу хэрэгэлзээтэй юу. Тиймж тэмдэглэдэг. Тэгсэн чинь яг тэндээс гарангуудаа манайх руу явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би за замдаа хувцасаа илгээд за хизээч манай ээж шилгэн бол 31 өдөр ингээд жирийн хувцтай байхыг зөвшөөрдөг. Бүх хүн ингээд гоёлын хувцтай авах хэрэгтэй заяа бүр ингээд энгийн хувц биш бүр ингээд гоёлын хувцтай авах хэрэгтэй заяа. Тэгээд би угаасаа гэрлэг орж авахгүй гэсэн чи өөдөөс зайлмөө бүр спикерээр дуу тавьсан заяа ингээ үүдээ гэрээ ингээ бүгдийн чимцэн. Тэгэл ээж өөрөө ингээд юм палаж заяа ингээ нөгөө нэг компанийн шинжилгээ ордог плаж манай дүү ингээд юу ч вэ тийм буух болдог ч юм уу шинжилгийнхаа өөрийнхөө палажийг өмснө. Жохон бахта тэр чинь амар хөөрхөн байдаг гэсэн. Бас яг наад шиг ингээд том болох тусмаа нэг хүчээр өмсөлсөн. Бараг үзүүлэг 50 шиг. Палаж нэг юмсэл энэ хөхд уртаа дөргөнийг юм өмссөн. Тэгээд өвлийн өвгөн болцсон заяа. Тэгээл бүр ингээд ширээ мэрээ ингээд бүр зөвхөн шинжилгээр гаргадаг манай хаяг тавхтай ингээд бүртэн штэдтэй ингээд өвлийн өвгөн улаан молоо. Тэгээ амар сүртэй тэмдэглэдэг. Тэгээ ээж ингээд бүх хүнд бэлэг бэлддэг ээж яг ээж аваа хоёр л гэж байгаа боловч ард нь ээж л байгаа шүү дээ. Тэгээ ингээд бүр тэрэнд нь сурцсан заяа. Тэгэл ингээд хөөсөн баасан цоор ингээд өвлийнхөө өвгөн тэр ингээд бүр битүү ингээд юм уу те. Тэгээ дээл мэлтэй заяа. Тэгэл парта байшинд ингээд хөөсөн цоор суугаад тахта юу ч бодохгүй ингээд бүр яг тэр нөгөө ээж хамгийн жаргалтай байгаа хүн нөгөөхгүй. Тэгээ битээр ингээд хувцас сайлаад гэрлүүгөө орж авахгүй. Тэгэл ингээд бүр шал өөрөө хоёр тий айлын өөрөө ороод тэгээ би ингээд айл болгоо шинжилээ шал өөрөөр тэмдэглэдэг ажээ. Гэдгийг олё хооцсон. Тэгээ битээр яг нэг дундуур нь л ер нь нэг тэмдэглэдэг. Тэгээ яг нөх хүүхд мөхт гараад тэгээд энд ирснээсээ хойш битээр ингээд шинжилээ тэмдэглэхгүй заяа. Дээрс нь халуун бахарч амар настаргүй дээ. Тэгээ хүүхдтэй гацуурч авч өгөхгүй. Тэгээ би нэг жил уурлаад заяа. Одоо манай хүүхд яг чам шиг юм ямар ч дурсамжгүй юм хүүхд болж өсөж ийн гэж заяа. Угнаа тав шиг ярих юуч байхгүй, гацуурч байхгүй. Тэгээ манайхд ингээ 20 би зүгээр ингээ бодсаахгүй 19-р 25 болоо гэл бөөн Christmas юухт ороод тэгэл ангийнх нь ингээл Christmas гэл бэлгэндээ юу аавна ингээ ярьсан чинь манай хүүхдэд Christmas гэдэг ойлголт байхгүй заяа. Ингээд хүмүүс юу ярьж байгаа талаар ямар ч ойлголт байхгүй заяа. Ингээ байгаа харсан чинь дандаа амар өрөвдөлттэй санагдаад тэг яг жоохон л хэлсэн юм л да. Эрэхтэй нэг 3-4 тэйсэн болохоор тэгээс нэг тэмдэглэж бэлэг мэлэгдэж хөөргөж байгаагүй юм чинь. Басээ золоод уурлаад юу гэсүгээс амар юу болчлаа. Ингээд дараа жил заавал гацуур авч өгшүү. Гэ тэгснэ тэр жилдээ уурлаа хүүдээ бэлэг авч өгч мөгнөө гингэт бэлэг. Яси. Юу юм нэг юу. Манайх ингээд дампуурч байгаа. Тэгээд би уурлаад за одоо ингээ хүүхдүүдтэй ядаж хоёр хүүхдүүдтэй ядаж гоё юу ааж өгье төрсөн өдрөөс гоё хийж өгч яг ингээ цаг зав зарцуулт хийж игээ. Тэгэж нэг ядаж гэртээ гацууртай болсон. Тэгсэн өнгөрсөн жил намайг ямар хөвж байгаад. Тий. За бас арай гээд тий. Тэгээд ер нь бит хоёр тэг too much ихэр жоохон ядраад байдаг болохоор ерөөхдөө бас тэмдэглэхгүй байх нь яг нэг голоор нь л хөнгөө нэг тэмчвэл тэмдэглэдэг. Тэгээ яг жил ирэх тусам энэ хоёр хөрхөн том болоод нэг ингээд баяраа мэдэрдэг болохоор тэр нь жоохон тохируулаад бас арай жоохон сүртэй болж магадгүй. Нэг тиймэрхүү амьдрал экспириенс байна. Тийм, спешиал л. Тэгэл золоогоо болгоод. Би хүүхдийн маягийн бэлэг бол цөөхөн бараг л нэг 2 удаа мудаал нэг удаа нэг саксны бөмбөг авч хийсэн. Тэгээд яг ээж хоёр намайг жоохон байхад бол парк жил болгон давуулж явж байгаа. Тэгээд зэнжлэн мөнд өгөөсө би том болоод дүүм мөч хараад тэгээд зайлцлаа. Тэгээд жишээл манай гэрийнхаа нэгнийхээ төрс өдрөөр ер нь бол бэлэг бол өгдөггүй. Манай аав бол ээж алдаг оног яг онгод нь орохоор л өөхөн өгөхгүй. Төрс өдрөөр яг алдахгүй бол торт бол идэнэ. За тэгэл ер нь тэгээ шинэ жил мэлээр манайх ширээ мэрээ болно гэхгүй. Гэтэ манай ээж амар гоо бууз ин салаад хийн. Тэгэл нэг жил би ажилд орсон ингээд өөрөө мөнгө олдог болсон болохоор нэг жоохон хөөрөө тэгэл цагцаа тэр болмоор болно. Юунаас рөөсүүд өдрөөс аваад тэгэл тэгтээ тэгэл лүүс наастргүй байлбал тэгэл наастргүй л дээ. Тэгэл 9 цаг гэхэд манай аав журмдж байгаа юм чи. Бас он гаргадаг юм уу те? За толоод хоёр бүр яг юу яж байгаа. Би бүр он гаргадаг юм уу? Тийм хүн бас байдаг юм. Вэ. Тэгэл яг нэг юм тогтцсон юм байд юм а. Яг он гарахын өмнө ингээд ширээ мэрэг сэргээдгүү те танах.
Үгүй яагаад ингээд үхлээ хэдэж идэж байгаа. Тэр нэг барыг цагийн дараа л байгаа штэ тий. Тэгвэл яг он гарахад ингээд бүх ширээгээ ингээд буудаа дахиж игнээд манайх бүх салгаатаа дахиж тавиад тэг ширээгээ сэргээд штэ. Oh my god, protest юм. Манай за 5-аас өмнө идчихье гэдэг 5-аас өмнө идээл тэгэл. Тэгээ би сүүлийн би ажилд ороод ер нь бол шинэ жил болоо тооллого гэж ер нь гэртээ бол их байдаг байсан. Анаа л ер нь банкн дээр л он гаргачихсан дөө. За шинэ жилийн дурсамжууд гэвэл нэг тиймэрхүү байна. Гэтэ шинэ жил өнөхөр гоё баяр шүү. Хүүхдүүдэд тэгээ дурсамж бүтээж яхаар. Бидээс хэтрүүлээд юм байна. Та нарын сонголттой золоо уугнаа болох уу, анхаа болох уу энэ бол таны хэрэгтэй. Тэ мууци юм алгал. Сэний хүнд бэлэг өгч мэддэг үү? Баяр мэддэг үү? Чи одоо стэт бэлэг бэлтэнээс тээ. Бэлэг бэлтэн. Бэлтэн. Гэтэ одоо ингээд бэлэг авах чинь надад ингээд тийм авмаар байна гэд хэлжүүл надад амар байдаг байхгүй юу. Гэтэ бас ингээд бэлэг авах гэж байгаа хүн чинь ямар юм ингээд би энийг би бас өөрөө яг бэлэг авж байгаа тал нь болохоор тэр зовлон ингээд мэдээд байгаа байхгүй юу. Тэр ингээд зүгээр надад хүн юу авмаар байгаагаа ингээд хийн тэр хэлжүүлээгүй амар байдаг байхгүй юу. Тэг хэлж өгөхгүй болохоор бас жоохон юм ингээд тодорхой яагаад гэвэл би ингээд нөгөө амар too much бодоод энийг аваад таалагдахгүй байх, энийг аваад тэгчих байх. Энэ ингээд шал хэрэггүй ингэчих байх гэд тэгээ санаа зовддог болохоор надад амар түүхтэй төгхгүй ингээд бэлэг байх. Надаа зүгээр яг хав тэгтээ нэрнээс өөр л ахaltaа хэрэггүй юм авах сонирхолтой. Тэгтээ зүгээр ингээд одоо яг жишээлбэл ингээд хайртай хүнээсээ бодож байгаа юм. Зүгээр энэ чамд тохирно гэж бод. Эсвэл юу авмаар байгаа бол гэж бодоод авж ийн гэдг нь хамгийн гоё мэдрэмж юм шиг санагддаг байхгүй юу. Нэг жил ингээд золоо дүүгээ авахлаар нэг бэлэг бэлтсэн заяа. Тэгээ үс харвас яг золоо авах нь ингээд мэдэгдэж байгаа байхгүй юу. Тэгээд ийм цэнхэр өнгийн оролтцаа. Тэгээд үс ингээд эргэтэй цэцгээс авсан байгаа байхгүй юу. Бараг ерөөсөө ингээд харвас эргэтэй оролтцаа. Тэгэл яг уу бэлэгтэй. Гэтэ зүгээр ингээд яг тэр үед ингээд гомдох гэхээрс нэг бэлгээ голоод хуйлаад байгаа юм шиг болохгүй тэгэл за гэд. Гэтэ ингээд бүр дараа нь болохоор ингээд чи зүгээр хүн явуулж авахгүй зүгээр тэрний оронд ингээд зүгээр өөрөө гоё юу очихгүй гэд яг нэг тиймэрхүү юм дээр бол нэлээ олон удаа уралчсан залуу заяа. Яг хөө жилээс жил сайжраад л байгаа заяа. Сайжирдах юм байгаа зү гэдэг. Тий. Тэрнээс яг би болохоор яг ингээд бэлэгнийх нь нэг агуулгатных амар ач холбогдол өгдөг. Яг ингээд намайг чухал гэж бодсон байна гэдэг нь амар чухал. Тэрнээс би бол ингээд хамаагүй хүнээс бол ерөөсөө expectation байхгүй заяа. Ер нь бол найзуудаасаа ч баг expectation байхгүй. Ерөөдөө одоо золоогоос ч юм уу яг нэг эргэн тойронд байгаа тийм чухал хүмүүсээс л байгаа болохоос бус хүмүүсээс бол бэлэг ямар ч бэлэг өгснөх байхгүй. Гэтэ зүгээр юу ч хамаагүй аваад өгчий гэдээ аваад өгсөн бэлгийг харахаар ингээд зүгээр айгу гомдох сэтгэл төрөддөг байхгүй. Зүгээр ингээд зарич тэгээ тэг би ингээд зүгээр золоод хэлсэн заяа. Ингээд заримдаа бэлэг өгөө заримдаа бэлэг өгөхгүй байгаад гарч ингээд нэг сонирм мэдрэмж байгаад байгаа шүү дээ. Одооноос бүх баяр минийх. Март тийм баяр. Инээд би баяр. Мэн баяр. Бүгд минийх бүгднгээр нь бэлэг аавна. Тэгтээ яхаа юу авах вэ гэж хэлэхгүй. Тэгтээ ямар ч би бэлэг гортно гэд бүр ингээд хэлсэн. Тэгэхгүй болохоор ингээд заримдаа амар гомдоод харин гомдсон юм лээ. Заримдаа амар гомдоод заримдаа явдаг байхгүй. Тэгэхгүй болохоор тэгж бодоо нөгөө үнэ баг ингээд сургаж байгаа байхгүй. Ингээд хоёр шиг юм хизээ бэлэг авч хизээ бэлэг авахгүй байгаа мэдгүй байгаа. Тийм болохоор ингээд төрсөдрөө заримдаа бэлэг ирдгүүгээ бодолтой. Тэгээ би бүр яасан яасан би төрс өдрөөрөө бэлэг авч бараг ажилд ороод ажлынхаа найзуудаас л авч ирсэн үг гэхээс шүү. Ер нь бол өөр нэг тийм айхтар авч ирсэн бол санахгүй байна. Тийм болохоор би өөрөө нэг тийм амар хүлээдгүй болохоор бас нөгөө хүмүүсийг бас ингэж хүлээн гэж юусоо боддгоо юм шиг байна. Харин тийм юм шиг байна. Тэгээ харахаар жигнэсээ яасан гэж байдаг заяа. Яасан. Тэг хүн төрс өдрөөрөө бэлэг авахгүй юм чинь дуугүй л нэгдтэй амар ууртай. Тэнгүүт яасан гэдэг хаар амар дургу амар уурж авахгүй. Тэгээ за бүр арай шүү наа ч юм бол. Тэгээ тэрнээс хойш тэр одооноос би тэгээ заримдаа тэгэл тэгэл марц артаар монголчныг сүрсийг бэлдэж би бол нэр ингэсэн мартаар баг бэлэг авч үзээгөө. Тэгээ одооноос бол яг ингээд юу бодог болсон. Тэгээ би буцаад одоо би ингээд тэгээд удаад ирэхээрээ би өөрөө ингээд бэлэг өгөө болчт юм лээ. Миний тэр юм бас ингээд байхгүй болчтой. Хүнийг баярлуулъя энэ төр гэж боддог юм ингээд байхгүй болсон. Тэр нь ингээд буцаад золоо хогчин you deserve it гэж бодоход ингээд би буцаад хүүхд тэр асыг гарах гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэр надад за амар онцгойс нэгдээд би бүр ингээд золоогийн эхний анхны төрсөн өдрүүдэд бүр амар тэмдэглэдэг байсан заяа. Бүр ингээд нэг жил яасан гэж бодчих. Сонсхоо. Яа би бүр тэрнээс амар ичт юм аа. Нэг жил бит хоёр яг ингээд золоогийн төрсөд 3 сарлаа тэр ингээд хаврын амралт бит хоёр тараа Монголд яж таарсаахгүй юу. Тэсэн чинь би ингээд White House гэж зочид буудалтай хоёр хүний хосын багц аваад заяа. Тэг яагаад чи би ээжтэй хамт очсон заяа. Тэгснээ
миний арил насанд хүрсэн л байсан байлгүй гэж. Тэр чинь ингээ тэгээд нөгөө нэг ямар king suit ч үлээ тэр өрөөгөө ингээд нэг сүртэй засч масчдээ штэ тий. Мангар үнэтэй заяа тухайн үед оюутан хөхт гэж бодоход мангар үнэтэй 500 мамж ч үлээ. Өдрийн за арих тэмүүд байгаа юм л. Тэгснээ ингээд сар 8 баан мадассан. Тэнгүүдээ 21 настай 2 хүүхэд байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд баахад зураг авахснаа инстаграмда хийцэн заяа ёо. Бүр үнэн амар зураг ёо бүр яа манай дүү тэр насны дээр ярих юм байгаа шүү. Би бүр тийм зураг хийсэн байгаа юм. Одоо тэр зураг байгаа. Гэтэ ингээд тухайн үед надад зүгээр амар ингээд 2 3 жил үргэцсэн хүмүүстэй амар ингийн нормал зүйл юм шиг л санагдчихсэн. Одоо зураг харахаар нэг 2 флашинг клипэд нэг 2 банд хичээдэг шүү дээ. Бүр яг тэр ёо. Тэг бүр нэг амар зураг мурга хийцээ ёо. My goodness. Ёо. Тэгж ингэж тэмдэглэж зүгээр ингээд зоологийн төрс өдөрт амар ач холбогдлогдсон. Нэг төрс өдрөөр нь би бас Кёто руу чөлөө шууд тикет мэкэ захиалсан байсан гэж хэллээ үү. Шууд төрс өдрийнх нь 12 цаг болонгууд нь бэлгээ өгөөд тэг өглөө нь явна гэд Хари Баатар төлөө университет руу нэгнийх нь юуг захиалсан. Тэгээд өглөөний автобус шууд явах автобус захиалсан. Тэгээд тэрийгэ бэлгэлээ. За одоо юмаа бэлт явъя гэд. Тэгээд тэгсэн чинь бит хоёр өглөөний хавт жуулаа босох хэрэгтэйсэн чинь тэр чигтээ унтаад. Тэгээ нөгөө автобуснаас хоцроод тэгээ тэгснээ төрс өдрийн золог хат би уйлаад заяа. Амар уйлаад тэгсэн чинь золоо. За тэгвэл хоёлоо шууд энгийн галт тэргээр явна гэх. Тэр нь баг ингээд 8 билүү 10 цаг явж очдөг. За ингээд бүх буудлын дээр зогсоод байдаг юм юу байхгүй. Тэгээд нөгөө экспресс мөнгөнд дийлэхгүй. Тэгэл тэгж явж очиж тэр юунд амжижсэн. Тэгээд гих мэтчлийн амар ингээд ач холбогдлог өгдөөснөөс сүүлдээ би ч гэсэн ингээд төрс өдрөөр ямар ч хамаагүй зүгээр бэлгийн карт өгчдөг болчихдог ч юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд яг нэг тиймэрхүү хөлтөө болоод байгаагаас анзаарсан. Тэгээд өөрөө одоо марштаар бэлэг авснаа өөрөө цэргийн баяраар өгөхгүй ч юм уу тий. Тэр чинь бас тэгээд unfair байгаад тий. Гих мэдчихэн. Гэтэ золоо бол нэг тиймэрхүү юмд бол хизээч комплейн хийхгүй. Тэг яг дандаа яг өршөөж боддог юм ингээд энгийн үедээ ингээд юу нээр тийм хөөрхөн романтик ихгүй юу. Зүгээр ингээд намайг ямар нэг юм хүлээгээг бод ингээд баяр гэдэг чинь нэг юм expectation байгаа штэ. Яг тийм хүлээгээгүй үед ингээд дандаа амар хөөрхөн юмнууд ингээд бэлтгэсэн байдаг. Одоо гэдэг чинь ингээд цүнхэнд юм шин ингээд water bottle аваад бэлтгэсэн ингээд амар хөөрхөн цахиатай хийсэн байдаг ч юм уу. Хуучин чи эвдэрсэн байж гэдэг юм уу заяа. Одоо тэгснэ ингээд тэгэл амар хөөрхөн нөтмүүд үлдсэн. Нэг шоколад өглөө ингээд сэрэхэд ингээд юу аацсан байдаг ч юм уу, бэлдээ тавьсан байдаг ч юм уу. Эсвэл нэг дандаа нэг тиймэрхүү юм хийдэг болохоор тэр юм ингээд хөлтөө новч гэж байн гуур хүрэгдгүй хэрнээ яг нэг ингээд хэдийн юмны дараа за ариш өгшөө ингээд яг нэг уурлаж байгаа юм тий. Одоо л ялгах ч юм уу. Тоол ойлгож иж. Өөрөөс бэлгээ бэлддэг юм биш тий. Авдаг хүн өгдөг юм биш, өгдөг хүн авдаг юм биш тий. Би хараа авдаг юм. Тиймэрхүү л байна да. Тавтаймаар л үрэмэн дурсанж бүтээх ном. Чи ингээд амар онцгой гаргаж исэн оноо амар сонирн байдлаар машин дотор гаргаж исэн ч юм уу тиймэрхүү юу байгаа юу? Барыг ажилд ороод тэр нөө тооллогоор яваад тэр нөө банк нь 31 ч гэсэн тэгүүлт юм уу? Тийм шүү дээ. Амар юм тий. Тэгээ би бүр ингээд ахлах болсон байна л тэгэж явахаа болсон шүү дээ. Үгүй бол тэгэл тоолол яваал. Тэг юу нэмжихгүй байгаа дараа тоолцохоор яах гээд хаа. Үгүй 31-ыг нь ингээд баланс жаа хааштай тэнгууд нь ингээд тоолно ш 1 2 3 гэд. Тэгэл ер нь бол дандаа л гадуур л амар онцгой гарсан гэсэн чи амар тэнэг дурсан. Би нөгөө яган балаж хүмүүстэй ид турдаг үе шүү дээ. Тэр чи би яг 11 сарын үед 11 сараас эхлээл тэгэл шинэ жил яг дайраал ингээд амар олон баяраар ингээд ер нь бол ингээд амар ингээд дайттай байгаа байхгүй юу. Тэгээд тэгснэ би яг за 31-нд л ганцхан өдөр идээд ганцхан өдөр идээд тэгээд маашаас нь дайтаа байна гэж боцоос болохоор би ингээд хөтлээд бүр ингээд шүн он гарах шиг гар хоёр цаг өнгөрийг он гаргаж байгаа цаг хөргөчөө он голгоод салааны би бүр яг тэгэж 3 минут төлөв атаа тэгэж ийдсэн санаад тэгээд хордлогонд орсон уу? Үгүй ороогүй. Би бас нэг онцгой юу гэсэн чинь манай хуучин тэр 5 шат амьдарч исэн байрны опог солих хэрэгтэй болоод яасан гэсэн чи би өөр жоохон бахтаа хоолоо дандаа тааруулж идэхгүй дандаа бөөлждөг гэсэн байхгүй юу. Тэр нэг шинэ жилийн шүн би ээжтэйгээ унтж жагаад яг ингэ сэргсэн чи юурээс сэрж чадахгүй. Тэг чаа хан руу ээж рүү бүр ингэ нэг юм хойтлим санагдаж байна. Нэг нь бөөлжсэн гэж. Тэгэл зодуулаад өөрөө орныхоо даваг босоолоо бацчих. Өвдөлтөө өртөлт юу дээ тий. Би тэг чи бас жоохон байсан шүү дээ. Барыг сургуульд ороогүй байсан үеэс.
Тэгэл босоод орныхоо даваагүй өрөө угааж байгаа нь чи өвөлг орны давааг нь угаалахгүй шүү дээ одоо чи. Үгүй шүү дээ. Яа. Чи үүний төр өвлийг өгöd итгэхгүй. Чи үүний төр итгэхгүй гэж Асуудаг чи. Ямар учиртай юм бэ гэж. Яа, чи гэр бүлийн хүчрэл байдаг гэж асуулаа. Байдаг байх гэж бодчих. Манай хүүхдтэй арай пюр хаа. Тэгтээ хаа ингээд бас үеийнхнийг харж марахаас жоохон тиймэрхүү юм итгэдэг магадгүй. Надад тийм онцгой гаргасан юм байдаг хаа. Би ер нь талбай дээр нэгч гаргаж үзээгүй. Тэгэл даарах юм шиг. Нөгөө би даарахаас айдаг болохоор гол руу ортол даардаг штэ. Яг нэг удаан зогсвол тэх юм шиг. Тэгээ ингээд ер нь ингээд намхан хүнд ингээд олон хүн дунд орж юм үзэх ер нь хамгийн тэнэг байх байхгүй. Би өндөө шүүлт бас ботсон штэ. Яагаад юу шоудах дургүй ингэс чи нэр хүндэр юмнуудтай ингээл нуруу нурыг нь харах юм амар надад амар яг нэг бүжиглэх дургуудыг ч биш байж магадгүй. Бүжиглэж чад. Хүнээс бүжиглэх штэ. Тэгтээ би амар үмээр энэ ч надад зөндөө байгаа миний нэг зэрэг заяа болдог бол нэр бичлэгийн нэг тастад оруулчих юмсан. Тэгээд өгнөл бүжиглэх гээд байдаг. Тэгвэл баахан өндөр хүүхнүүдийн нуруу хараад амар тэнэгэд өгч багтгүй магадгүй гэж юу нээр бодсон штэ. Тийм онцгой шимжил байхгүй хаа. Нэг Япон руу явдаг жил сургууль дээр бүр ингээд орой алгаан сууж бэлтгэс байхгүй юу. Тэгээ бид нэр яалаа нэг юм хэрэг тарьсан баха. Тэгээ багш бид нэрийг явуулахгүй гээд. Тэгээ ингээд 31 та нар эндээ он гаргана гээд заяа. За миний багш биднийг сурах сургуультай тэмцээсэй гэсэн. Тэгэл амар орой алтал суугаал. Тэгээ байж бацнаа за одоо харьж гэрийнхэнтэйгээ оноо гаргал. Тэгээл нэг 11 өнгөрөөгөл гэрлэг орчихсон санд яа. Тэгээ тэр л нэг хамгийн оройтож орсон баха. Чам ингээд нэг сарын нэг амар сонирн байдгүй. Амар 31-нд ингээд амар excited байсан нэг сарын нэгэнд салаад идэхгүй шүү дээ. Миний хамгийн dark шинжил миний энд ирсэн шинжил. Би ковид туссан байсан ганцаараа тийм. Тэр шинжил бол үнэхээр амар сайд би бүр угсаа манай дээр хууч амьдрдаг байсан газар чинь ингээд амар зэлүүд штэ тий. Угсаа ийм идэж муу газар ч гэсэн нэг юм жоо. Тэгээ ганцаархнаа ингээд амар муухайсан. Балер мэдрэмж штэ. Амар балер мэдрэмж. Гэрийнх нургаа ярьсан чи ингэж нөө. Тэг би бүр тэр эхний жил би бүр амар хөөлсөн байна бүр. Бүр амар эморлын бүр. Тэгээд эхний жил амар эмороо тэгээ би ингээ эморхороо стресс тэр юу гэдэг юм ингээл зогсолтгүй хитэн. Ингээ тийм нөө космолсын юм том юм тоортдаг штеп. Шууд суурин дээр нэгч мэдээл. Чи эхний жилийн хараагүй юм уу те? Чи өвөл болон хараад идэг болохоор. Эхний жилийн хараагүй шин. Энд хоёр дахь жилдээ зайлзал хараад. Хоёр дахь жилдээ би дахин шинэ жилээр хязгаарч ганцаар авахгүй гэд би бол тамгатай. Тэгээд хоёр дахь жилдээ гэрлүүгээ хараад явах байхгүй. Тэгээд шинэ жилээр ганцаараа авах бүр амар. Би өөр хүмүүсийг гэртээ ганцаараа гараа гэж. Тийм, ер нь те нэрнгээсээ гадаадд байгаа хүмүүс яг баяраар л амар ганцаарддаг те. Ер нь баяр л хамгийн хүнд систем а те. Тэг эсвэл тийм ганцаараа байгаа тийм хөөрхий өрөвдөлтөй найзгаа бас дуудаад бити худлаа чи яг сайн дураараа эмэрдэг хгүй би тэр жил чамайг яг ирхүү гэж хэлсэн санаж ин эсвэхөө зүгээр юу гэж чи бүр өөрөө ягдгсэн байхгүй сайн дураараа чи эмэрсэн тэгээд яг нэг яхав чиний тэр сайн дураараа эмэрнэ гэхээс илүү нэг тийм найзуудтайгаа гоё яхад нь би шал илүү бүхсэл гэж өөрийгөө боддог байх тийм тэр ч бас тийм амар бас close бас амар ч бас тийм close бас болог байсан баха. Тийм хойлоо тэр жилийнхаа нэг 8-9 сард л танилцсан байсан хэрэг нь бол тийм л тийм. Тиймэрсэн хүрээ дээрээ хамд он гаргая гэдгсэн чинь зүгээрээ минь зүгээрээ дээр зүгээрээ тийм. Зүгээр за тэгвэл ингээ зүгээр ойр дотны чинь найз чинь газар он гарах гэдэг юм бол дуудаарэ. Гэтэ манайд хоноод яв гэд хэлээрээ. Хоноод яв гэд. Гэтэ яг хөтэ ер нь ганцаараа тэгэл сурж байгаа ч юм уу те ажиллаж байгаа янз бүрийн шалтгаанаар байж болно ш. Гэтэ зүгээр яг нөгөө талаасаа харах юм бол миний бодлоор бас амьдралдаа ингээд дахиад хэдэн жилийн дараа ярьж болох тийм өөрөөр тэмдэглэж болох баггүй юу те гараад явах юм бол он гаргаж байгаа амар олон газар байгаа. Жишээлх юм бол яг тэр моментэд тэр яг өөрөө бүтээ гэж бодох юм бол бид нар яг л нөгөө нэг гэрте байдаг халуун дулаан ингээд ширээ цацсан байдаг тэр юм хийж чадахгүй болохоор ингээд шинэ жил ингээд өнгөрчлөө гэж юу ингээд нэг жоохон тэгхэд дээ штэ. Тэнгүүд ингээд найзуудаараа цөөхөлөө байгаа ч гэсэн хойлохно хосороо ч юм уу байгаа байх юм бол хүүхд мөхттэй болохоос өмнө одоо би ингээд level эрмөнийг аваад тэр нэг салют мэлэд үзье гэхээр түүм хацнагдаад зүгээр л гэртээ тийм зүгээр битээр яваад яхад хүртэл ингээд амар олон юм бодох хэрэгтэй болж байгаа хгүй. Харин тийм тэрний он зүгээр гараад баар ор зөө баар ороход 12 сарын 31-нд бүр хангалттай жишээлбэл гоё юу гэрэл яа жишээлх юм бол тэгж байгаа хүмүүс та нар ингээд өөр бид хэдийн тий одоо жишээлбэл ингээд тэмдэглэж чадахгүй ч юм уу Монголд байгаа хүмүүсийн тэмдэглэж экспириенс хийж чадахгүй тийм гоё
юу хийх бас боломж байгаа болохоор заавал гэртээ эмэр бас уухгүй. Ер нь бол баярын эмэр бол хүнд. Тэгэхээр ямар цагаан сар биштэй шинэ жилдээ нийтийн баяр бүгдээрээ он гарахыг хүлээж байгаа. Тэгэхээр бүх оронд бүгдээрээ гоё тэмдэглэж байгаа. Тэгэхээр заавал гарч тиймэрхүү газар мазар очоорой гэж уриалж байна. Битгий ганцаардаараа манайхан тий битгээртэй авдаа. Битгээртэй авдаа. Битгэл яах вэ? Надад нөгөө юуны амар хөөрхөн байсан ш нөө бидний нууцын сэндэр юу хоёр нэг жил нэг тийм шинэ жилийн контент хийсэндээ тэр амар хөөрхөн байсан. Тэр амар гоё. Тэр хоёулаа нэг нөгөө атасын гоё ингээд палаж өмссөн. Тэр бүр ингээд амар гойсон. Яа. Яг нэгэн хоёронд ингээд нөгөө нэг яг шинэ жилийн үеэр үзэж чадаагүй өмнөдөө бүгдийг нь ухраагаал үздэг тийм. Тех бас амар гоё ш. Тэгэл үлдэгдэл хоолнуудыг л хоол хийх шаардлагагүй гоё идэг шүү. Тийм одоо тийм эморж байгаа хүмүүстэй юу ямар ч яаж туслах юм тийм мэдэхгүй ч гэж. Зүгээрээ битгий эморх сонголт шүү. Гиний манайхаа. Нэрнгэсээ гоё дурсамжтай өнгөрөөгөө. Нэрнгэс яхав тэгтээс дэлб гэртээс эморхос гоё л доо. Тэгтэл гараал явуул те ингээл одоо Япон жишээлбэл юм гадаадуудын ордог баар мар гэж байгаа. Тэгэл ойр хавийнхаа хэдэн хүмүүсийг дуудаад тэмдэглэж энэ төр болно шүү дээ. Ер нь хаач аль ч оронд байсан бит хоёр яг нэг тэр хавийнхаа ингээл нэг одоо яг татан биш бай жижиг хідүүлээд ихүү энэ төргээд 4 жил ч гэсэн он гарахад энэ хавийнхаа энэ үеж тийшээ яваагүй монголчуудад дуудаал ингээл манай гэрт жишээлбэл он гаргасан. Америкт хахад нэг удаа нөгөө манай ангийн хоёр өөр хотоос ирж таараад тэгтээ бүр ингээ найзуудтайгаа ирж таараад тэд нэг хаус мас түрээсэлсэн байлуу. Би тэр хоёроос өөр таньдаг хүн байхгүй заяа. Тэгтээ тэнд очиод бас шинэ жил тэмдэглэхэд бас амар гоёсэн. Тэгэл хоёулахнаа би тэр хоёрын найзууд тэр очиод ингээл тэмдэглэсэн чинь бас амар гоё наасартай гоё байхгүй. Тэгэл айгу хөөрхөн юунууд байсан. Тэгэл заримтай найгууд гоё ойрхон найзууд болоод стил үлдсэн. Тэр нэг амар нэрд гаруудын цоглон байсан маа бүр энтхийн Корнели Элмэл юм баа. Вау. Цоглорцсон заяа. Тэгээ амар юу гарууд. Тэгэл зарим нь амар хөөрхөн. Яг нэг vibe нийлэх хүмүүстэй бүр стил найзуулаад одоо ч гэсэн холбоотой заримтай үлдсэн. Гих мэтчлэн даага газраасаа битгий юугаарэ. Тэгээд тэ жилийн. Тэгтээ яг за яасан. Зүгээр шил тэнийг хамгийн iconic дурсамж чи юу вэ гэсэн чи нэг амар iconic юм. Sorry тэр юу ярих чийсэн үед тасалж зүгээр яг нэг жилийн шинэ жилээр манай ээж аа бид гурав манай төрөг гэсэн ээж аа бид гурав манай ээжийн том их чинь очиад аав гаргаа байж дөхөдсөн чинь манай эмээгийн төрсөн дүүн заяа эмээгийн төрсөн дүүн амар согтой ирж агсан. Гуралч би тэг амар айгаад ойлж ирсэн амар нээж ирж шийдэж хөгжилгээ төрсөн ч гэсэн чи ийм хүнээс өглөө мэддэг. Тэгтээ амар iconic үстэйг тэр амар сонирхол сэтгүүлсэн. Манай аав манай хөргөө ахаагаа заяа. Тэгээд манай тэр эмээгийн дүү одоо нэг тэр үедээ нэг 40 50 авил хүрч исэн. Бас нэлээ өндөр биетэй. Ер нь л нэлээ уучдаг ах байсан. Тэгээд амар агсантай байдаг гэсэн чи аав тэр хоёр ингээд хөдөлж чадгаа. Хөдлөх юм бол дараа нь хоёр хүрэг нийлж намайг зодсон болчихоо. Тэгээд тэр хөдлж манай тэр их хоёрлаа. Куда-то. Да не было. Я чичээ дагаа инегээр ханиалгаад ах ёо. За. Тэ нэг түрүү нэг ганцаараа байгаа гэж ярьсан чинь зүгээр яг санийхаа зүгээр сонголтоороо ганцаараа байгаа бол дэц окей. Ажилгаар ирсэн бол сурахаар ирсэн бол сүүлд нэг хүний яриар сонсчихсан чинь аав ээж нь нас орсноос хойш хизээч цагаан сар байха болцсон. Нэг тийм юм сонссон байхгүй. За тэр хүмүүс бол бас шалтгаантай шүү. Татонол бодоод байна уу? Дайл болгонд нэг тэгж агсан тавьдаг хамаатны яах байдаг тийм. Байдаг. Бүрст яг байдаг юм бэл л шүү дээ. Яагаад тэгдэм бол тий? Тэгвэл яагаад агсан тавьмаар. Түр бүх айлтай байгаа баг нэр. Тийм нэр бүх баг зарим бэлт хойш байгаа. Шал дими ямар. Айгу гоё ингээд үгсэж хийсэн юм гэж тэнийг юм оруулаа. Хөвчлөлтэй л шүү дээ. Угсаа бидний амьдрал тийм л байсан юм чи яах юм. Одоо ээж аав нар ярил бүр амар dark story ярих бах тий. Өө тэрнээс бүр амар dark мар. Утгацсан тий. Тийм чи манай аав тий. Тортны хутгаар. Аавын Ленинградын тэр дуурсамж чи бүр айгу аим штэ чи. Үнэ. Тэгээд түүнээс цааш юунаас хойш гоё болж байгаа байх гэж би бол итгэж байна.
За тийм л энэ тэгэл шинэ жил ерөнхийдөө минийх бол дандаа тийм бүр жоохон багт миний тийм итгэвчтэй амьдрал ер нь хизээд тэгж юм дуусан. Дундаа инг ойроход хүртэл нэг тиймэрхүү дандаа л тиймэрхүү гэсэн. Тэрнээс хойш бол яг тэгэл гэртээ тэмдэглээ. Урлагийн карьер зогссон байдаг. Тэр амраа ингэж бүжиглэхээ байснаас хойш тэг партнер нь байхгүй болсноос хойш замаараа шорж тэр бьюти амраагийн аккаунтыг олчих юм. Тэр тэр хин ч бас инстаграмаа чухам хөгжүүлэх гэл янз бүрийн постлаад тий. А одоо хүртэл таньдаг юм уу тий? Тий. Би чамаа зодсон гэхээр би тухтлаа ярьлаа гэдэг. Би тэгэл ээж чи гэрт нь ээжиж айлын хүүхдийг орных нь ингээ цаатлал руу ингээ цонхон талд нь юм нэг орных нь аан хоёр юм зай гарцсан. Тийш нь орсон ингээл зодчихсэн гэлээ. Тэгээд тий амраа хайртай шүү. Шүү партнероо. Тий манай партнер халтуурны эзэн. А түрүү нөгөө нэг ганцаараа жисэн битэн эмрөөрэ гэж ярьжсэн ба шүү дээ. Яа. Тийм. Зүжиг нь эмэр болоо тэр нөгөө нэг яг тэмдэглэх хүмүүс нь байхгүй болсон мал хэцүү юм шиг. Тэрнээс сонголтоор байгаа л манайхаа зүр гар уу ид тэг гадаа байна уу байрныхныхаа гадаадуудыг цуглуулдаг бүгдээ гоё тэмдэглэх хэрэгтэй. Тийм. Гоё дэйтэнд яваараа хинж татаарэ. Тийм. Болохгүй хинж татахгүй юу? Болохгүй. Ирэх жил ингээд Итали найзуулна. Энэ жилээр яаж тэмдэглэж байгаа юм бэлээ? А энэ жилөө битээр шинэ жилээр хамт байна. Тэгээд одоогоны юу их яахгүй л энэ солиод үзье гэхээр төрөө амар буцаж харих гэж бүр 80 болт юм аа. Тэр монголчуудын хар байрны солиудтай супер харагдсан юм л шүү дээ. Өө тийм үү. Хар байранд битэрийг оруулах юм байна. Битэр нэг онц сонирхолтой юм хийхгүй. Яах вэ? Тэр бид 2 жилийн өмнө хөлөө яг ингээд бүр хідэн давхар байсан бол тэднийх нэлээд өндөр заяа. Тийм үү. Тэгээ бүр яг ингээд амар юунаас нарсан. Яг манай ажлаас ч харагдан л та. Тэгтээ. Тэгтээ яг үндэ солиуд бас үзэх яг юу нь гоё гэдгийг ойлгохгүй шүү дээ. Миний ингээд төсөлж байгаагаар болохоор ингээд ийм амар гоё олон хүмүүстэй ингээд pop map те. Ингээд 3 2 1 гэх. Happy New Year. Нүг жөө шиг ба. Тийм. Тэгэл тэгэхээр тэгэнгүүт бэлтэх бас жоохон түүхтэж. Тэгтээ яг битээ яана. Миний хайр тэгээд нэг юм олж байгаа хаа. А чи гэрийнхэнтэйгээ гарахгүй мó те? Үгүй. Тэг гэрийнхэн чи яах юм? Энд чи тэгэл 3 2 1 зүгээр. Юу вэ? Хэний гэрийнхэн байх юм уу? Байна. Гэтэ битээр тустай хойлох нах байхгүй юу? Гэрийнхэнтэйгээ хамт гаргаж оноо. Нөө? Крисмасаа хамт тэмдэглээд. Хойлох нь амар уйтгартай шүү. За хосууд хахад би тий нэр бодож байгаа сэн ч юм уу чи. Тийм яг Крисмас чи манай гэрийнх нь он гараад өгч мэдж байгаас тий. Юу гэж унтчихдаг. За гэтээ тэр яг тэгээ дөхөд болох байлгүй. За тэгээ тийм би тэгэд болохоор нөгөө Сидней явж магадгүй байгаа даа. Тэгээд тэгэл Airbnb харсан чинь амар үнэтэй л 7 хоногт л 2 багтаа 2000 зөө. Тиймэрхүү болчихсон. Тэгэхээр зүгээр Сидней ялтай маш ярих гэж байгаа үнэтэй шүү. Байраа swap хийгээд орчтын мөгөө зар тавьсан. Тэгээ ганц 2 хүмүүс битсэн байсан. Тэр хүмүүсээс олдвол явах олдохгүй бол тэгэл уянгааг нь очивол. Угсаа уянгаагийнх руу идэж уух гэж очиж байгаа. Тэгээд уянгааг ямар гоё юм бэ? Би сингл байсан ба шууд дагаад явнаа. Тухтлаа. Нээзүүдийн эргэтэн чи би бол уянгаа хэрэг бол шууд явна. Тийм. Том уянгаа чи манай Сидней маа. Уянгаас их хоёр дараа очиад байна. Тэгээд анх удаа Сидней рүү машинаар явна гэж бодоод байгаа шүү дээ. So exciting. Гайгүй хэлгүүтэй тийм манайх чинь жижиг тэр мөрөг. Юу манай хайрын ээж хоёр 70 настай хүмүүс өөрсдөө бариад хүрээд ирчихсэн. Зүгээр шүү дээ тийм. Энд зүгээр нөө жижиг тэрэгтэй хоёр хүүхэдтэй тэгж явахаар. Нэг Монгол нэг жижиг тэргээр нэг хөдөө явж болтгүй шүү дээ. Нэг тийм юмыг санааны юм хурдан. Үгүй бүр амар даун бүр амар гоё зүгээр яах ч. Окей. Тэгээ гоё явчаад ирнэ. Сиднейгийн монголчуудаа тосоо таваарэ. Лантигавар яа. За тиймэрхүү байна. Тэгээд шинэ жилийн яриа тий маш бүхэл өргөн сэдвийг сайхан амуулаад тий байгаа бүхэл дурсамжаа танарт ярьж өглөө. Үүнээс цаашаа ярих дурсамж яахгүй. Тэгээд та нарт өөрсдөнд чинь гой санагддаг шинэ жилийн дурсамжаа байвал бичээрэй. Гой битсэн хүмүүс нэрээ гоё яг битсэн хүмүүс энтрийн юмг харах гойсон тий. Тэгэл нөгөө бидний ик мик гэсэн чинь янз бүрийн юмнууд өөрөөрөө тийм мэддэг. Би бүгд ингэ нэг бүрчлэн уншаал. Тэгэл ямар гоё бити хуц. Ямар гоё. Чөр бүдөө. Тэгээд 300 коммент 500 лайк шиваа. Зүгээр хөрнөө. Тэгээ membersээс орж бүтэн стори нэгддэг юм сонсож байгаарэ. Паблик гарахтаа би жоохон цэвэрлждэг шүү. Нам тасагт бэлтээд. За дараагийн дугаар хүртэл баяртай. Тийм шинэ он гарах үед явах юм бол тийм шинэ оны минь. Гэтэ хоёлаа
Дугаар хийх байлгүй дээ. Харин тийм нэг спешиал хийвэл гоё дээ. Тэхүү палаж өмсгөө байлаа. Тэхүү. Зайлм мөнгө. Үгүй хоёлаа нэрээ палаж өмсөж байгаа яах вэ? Тэхүү. За тэгээ. Тийм хийж магадгүй биш үү. Окей. Амлахгүй тэгтээ. Тийм. За бай бай. Bye bye.